За хүний эрхийн үндэсний комисс Монголын нийслэлийн нэгэн форумд хамтран зохион байгуулдаг хүний эрхийн цуврал олон нийтийн бэлтгэл лекцийн 37 дахь дугаар эхлэхэд бэлэн болж байна. За энэ өдрийн лекцэд бид Монголын уушчийн холбооны ерөнхийлөгч Заргал сайхны хоног үрж оролцуулж байгаа бөгөөд тэрээр технологи хөгжил хүний эрх сэдвээр лекц унших юм аа. За хоногоос 2005 онд Унгар улсын Йодвеш Лорандын дэргэдэд шинэ тухааны их сургуулийн хуулийн сургууль суралцж түрүү хэцүү ухааны магистрийн зэрэг хамгаалсан бөгөөд хууль мэдээлэл үзүүлсэн байна. Унгар улсад Монголын аудиторуудын холбооны тэргүүнээс эхлээд шүүхэрмэг шилжилтийн хөтөлбөрийн олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх төслийн зохицуулагчийн туслах хууль зүйн усуулгын яамны хууль зүйн боловсролын газар гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтс хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албанд мэргэжилтийн нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн хууль зүйн үйлчлэгийн хүртээмжва хүний эрх төслийн зохицуулагч нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх замаар ядууртыг бууруулах нь төслийн зохицуулагч нийтдээ нийгэм форумын эрх зүйн чадварыг дээшлүүлэх нь төслийн зөвлөх Монголын хуульчдын холбооны гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга зэрэг ажлуудыг хийж байгаад 2017 оноос Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдсон ажиллаж байгаа юм аа. Тэрээр шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараалт бус байдал, олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцийг шүүгд хэрэгдэх, хууль зүйн тусцаа авах эрх, хөдөлмөрлөх эрхийн асуудлуудыг сонирхон судалдаг бөгөөд энэ чиглэлээр хэд хэдэн судалгааны ажлыг бие даасан бусдад хамтран хийж байсан байна. За энэхүү удаагийн лекцээр инновац хүний эрхийн ирээдүйн харилцан хамаарлын талаар та бүхэн танилцуулж улам бүр захимжлуудыг хийн энэхүү хөгжлийн цэг хандлагатай Монгол улс хөлний илүүдийн алхах боломжтой юу гэсэн асуултанд хариулт ирж та бүхэнтэй санал бодлоо солилцох юм аа. Ингээд та бүхнийг энэхүү лекцэнд идэвхтэй оролцохыг хүсэж байна. Ингээд Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч хоног. За гомбог шүн баярлалаа. Тэгээ бүгдээрэнд нь энэ төрөлцсөн ирсэн зочдоо судлаачтай, хүний эрхийг хамгаалагч нартай энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За миний би өнөөдөр та бүхэнд лекцхээсээ илүүтэйгээр энэ одоо энэ эрчимтэй хөгжиж буй энэ технологи энэ хүний эрхтэй хэрхэн яаж уялдаж байгаа юм бэ? Хүний эрхийг хамгаалах, хүний эрхийг хүндэтгэх, хүний эрхийг хангах асуудал маань хаана явна вэ? Хүний эрхийн энэ механизм маань өнөөдөр энэ орчин үеийн технологийн дэвшилтэд хэрхэн уялдаж байгаа талаар өөрийн одоо үзэл бодлоо саналаа та бүхэнтэй хуваалцъя гэж өнөөдрийн төрөлцөн ирсэн байгаа. За тэгэхээр та бүхэн бүгдээрээ мэдж байгаа өнөөдрийн нийгэм маань асар хурдтай хөгжиж байгаа. Эдийн засгийн хувьд ч тэр хүмүүсийн хоорондын харилцааны хувьд ч тэр ер нь л бид нэр технологиг илүү ашиглаж байна. 21-р зуун бол угаасаа нөгөө цахим одоо технологид суурилсан 100 гэж одоо ярьж байгаа. За тэр утгаараа энд бид нэр одоо хүний эрхийг яаж харах вэ? Хүний эрх маань энэ чигээрээ үлдэх үү? Уламжлалт энэ хандлага маань хэвээрээ үлдэх үү? Эсвэл бас хувьсаж өөрчлөгдөх ёстой юу гэдэг тал дээр бас ярилцсанаа. За юуны өмнө хэдүүлээ хүний эрхийн талаарх ойлголтуудаа бас дахиж нэг сэргээе гэж бодож байна. За хүний эрх гэдэг бол хүн бүрт хүн болж төрснийх нь хувьд түүнд одоо байгалаас заяасан боломж бололцоо гэлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо жам ёсны дагуу эдлэх эрх чөлөөг одоо гэж ойлгодог. Тэгэхээр энэ бол бас тогтцсон одоо төгс одоо ийм ойлголт бол биш. Энийг бол янз янзаар бас илүү одоо дэлгэрэнгүй тайлбарлах нь ч байдаг. Энэс богино тайлбарлах нь ч бас байдаг. За тэгэхээр энэ хүний эрх маань өөрөө ямар шинжтэй юм бэ гэхээр түрүүн хэлсэн
тодорхойлолтоосоо гарч ирж байгаа юу гэхээр байглаас зайс. Өөрөлд хүн төрөөл энэ хүний эрх бол өөрт нь бол байж идэг. Энийг нь бол хангах хэрэгтэй, хамгаалах хэрэгтэй гэдэг. За хүний эрх бол түгээмэл шин чанартай. Өөрөөр хэлбэл хаанч байсан хүн болоод эрхээ эдлэх хэрэгтэй гэж. Дэлхий дээр ч тэр дэшега одоо сансарч тэр энэ бол хаанч хамаагүй энийг бол эдлэх хэрэгтэй гэж. За хүний эрх нь өөрөө салшгүй байдаг. Тэгэхээр хүний эрхийг бол хүнээс салгаж болдог. Энэ хоёр бол байнга хамт оршиж байдаг. За хуваагдчихгүй. Өөрөлд хүний эрхийг хувааж болдог. За өөр хоорондоо бол харилцан хамааралтай байдаг. Нэг эрхийг хязгаарлах юм бол нөгөө эрх нь бол доголдож эхэлдэг. Тийм болохоор харилцан хамааралтай учраас энийг бол ямар нэгэн байдлаар бол салгаж идэр ойлгож болохгүй гэсэн юм. За эрх болгон бүгдээрээ адилхан ач холбогдолтой. Өөрөлдвөл хүний эрхийн хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан 27 эрх бол бүгдээрээ ижил ач холбогдолтой гэсэн үг. Өөрөлд энэ тэргүүн ач холбогдолтой энийг нь хангачвал дараагийнх нь сүүлд нь хангах гэсэн ийм ойлголт бол байхгүй. Бүгдээрээ л адилхан ижил ач холбогдолтой байдаг гэж. За тэгэхээр хүн төр хоёрын хооронд ямар харилцаа үүсэж байгаа юм бэ? Тэгэхээр хүн бол мэдээж зэрэг эдгээр эрхүүдийг бол хүний эрхүүдийг бол заавал эдлэх ийм эрхтэй эдлэх ёстой гэж. Төр бол яах ёстой вэ гэхээр эдгээр эрхүүдийг бол хангах, хамгаалах, хүндэтгэх үүрэгтэй. Хүн бол төрийн өмнө бол ямар нэгэн бид нар ярьдаг шүү дээ үндсэн үүрэг гэж яриад байдаг тийм үү? Төрийн өмнө үүрэг хүлээдэг гэж байгаа. Тэгэхээр энэ үүрэг бол хүлээх үндсэн тийм үүрэг бол хүнд бол байдгүй гэж байгаа төрд. Мэдээж хэрэг нийгмийн харилцааны явцад буюу энэ төрд ёс төр өөрөө үйл ажиллагаа явуулаад оршин тогтнож байгаа тохиолдолд тодорхой хэмжээний үүргүүдийг бол бий болгодог зарим харилцаан дээр. Гэхдээ эдгээр үүргүүд нь бол хүний үндсэн эрхийг бол зөрчихгүй байх. Эдгээр хүний эрхүүд нь бол тэр үүргээс чөлөөлөгдөх өмслүүд нь болж өгдөг гэж. За тэгээд төр бол хүндэтгэх ёстой. Хүндэтгэх гэдэг маань юу хэлээд байна вэ гэхээр хамгийн түрүүн ээлжинд бол төр яах ёстой бол хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрөлдвөл 1948 онд батлагдсан хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан тэдгээр эрхүүдийг хэм хэмжээнүүдийг бол төр хүлээн зөвшөөрнө. Хүлээн зөвшөөрөөд хуулиндаа зохицуулалт хийж баталгаажуулна гэсэн ийм үүргийг хүлээж байгаа. За хангах үүрэгтэй. За хангах гэдэг маань бол төр нийгэм эдийн засгийн тэр нөхцөл боломжуудыг бий болгоно гэж байна. Өөрөлдвөл хууль тогтоомж гаргах замаар дээрэс нь төрийн байгууллагуудыг бий болгох замаар хүний эрхийг бол хангана гэж байна. За дараа нь төр ямар үүрэг хүлээж байна гэхээр түрүүн хэлсэн хамгаалах гэж байна. Хамгаалах гэдэг маань юу хэлж байна гэхээр хүний эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах гэж. Урьдчилан сэргийлнэ. Дээрээс нь хөндөгдсөн эрхийг сэргээх тэр механизмыг бий болгоно. Сэргээн эдлүүлнэ. Ийм үүргийг хүлээдэг. Тэгэхээр хүн төр хоёрын хооронд бол ийм харилцаа байдаг. Тэр үндсэндээ бол би энэ та бүхэн бүгдээрээ хэрвээ хүний эрхийн чиглэлээр судалгаа хийдэг сонирхож ажилладаг бол энэ бүгдийг мэдж байгаа. Тэгэхээр механизм буюу яг үндсэн зураглал бол ийм байгаа. За технологи хүний эрх харилцаа хамаарлын асуудал байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ миний түрүү хэлдэг 21-р зуун бол захим зуун гэж байгаа. За нийгэм хөгждөг, эдийн засаг хөгжиж байгаа. Дээрээс нь хүний эрхийг хангахаар хүн маань өөрийгөө хөгжүүлж байгаа. Өөрийгөө хөгжүүлээд нийгэм нь өөрөө хөгждөг. За энэний зэрэгцээ бол яг технологи хөгжиж эхэлж байна. За одоогийн байдлаар дэлхий дээр ямар технологиуд түгээн дэлгэрээд явж гэнэ үү? Ямар технологийн шийдлүүд байна вэ гэх юм бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа AI гэж байгаа тийм. Өөрөлдвөл хиймэл оюун ухаан энийг боловсруулж байна. Хиймэл оюун ухаан бий болж байна. Хиймэл оюун ухаан бий болгох гээд ажиллаж байна.
За машин learning буюу одоо бид нар техникийг сургаж эхэлж байна. Компьютерийг сургаж, машиныг сургаж. За ухаалаг төхөөрөмж, ухаалаг технологиг бид нар бүхий л салбарт нэвтрүүлж байна. Боловсрол төр, эрүүл мэнд, дэд бүтэц, хууль зүйн тусалцаа үйлчилгээ үзүүлэх, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй гэдэг. Тэгэхээр бүхий л салбарт энэ ухаалаг төхөөрөмж бол түгээмэл хэрэглэгдэж эхэлж байна гэж. За дээрэс нь хамгийн чухал зүйл нь юу вэ гэвэл одоо ICT буюу мэдээлэл харилцааны технологи. Мэдээлэл харилцааны технологи гэж юу гэж байна? Хүмүүсийн хоорондоо харилцдаг. Одоо бидний нэрээр нэрлэж байгаагаар бол сошиал медиа гэж байна. Тэгэхээр хүмүүс хоорондоо харилцаж байна. Хүмүүс гадна дэлхийдээ харилцаж байна. Тэв алгасж өөрөөр орон зай үл харгалзан хоорондоо харилцаж байгаа тэр нөхцөлийг бий болгож. Тэгэхээр эдгээр технологийн шийдлүүд, технологийн одоо арга хэрэглэлүүд одоо ашиглагдж байна. Тэгэхээр төр эдгээрийг ашиглаад улсаа хөгжүүлж байна, хүнээ хөгжүүлж байна, хүний эрхийг хангаж байна, хамгаалж байна. За энэ дээр нэг сонирхолтой судалгааг би та бүхэнд танилцуулъя гэж бодож байна. Энэ юу вэ гэхээр дэлхийн одоо бүх одоо дэлхийн хэмжээнд ийм байгууллага байдаг. Хөдөлмөд. За энэ дээр бол 800 гаруй одоо их сургууль, судалгааны төвүүд, эмнэлэг, бизнес, тэгээд төрийн байгууллагууд хамтраад энэ байгууллагыг бол гишүүнээр нь ажилладаг. За өөрөөр хэлбэл академик түвшинд бол технологийн хөгжлийг бол одоо инновацийг судалдаг, энийг гаргаж ирдэг, шийдлүүд гаргаж ирдэг. Эндээс би зөвхөн нэг тодорхой нэг жишээ авъя гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл энэ одоо 1996 оноос 2015 оны хооронд өөрөөр 25 жилийн хугацаанд нийтдээ дэлхий дээр 380 мянга гаруй шинэ бүтээл, өөрөөр шинэ технологи бүтээгдсэн байна. За эндээс бол яг 80 мянга нь бол Америкт бол юу яасан байг бол лиценз патент авцсан гэсэн үг. За энийг ингээд хэдүүлдэ хуваагаад үзэхээр их сонирхолтой таарна. Энэ бол сонирхолж байгаа. 380 мянга гэж энийг 25 жил хуваагаад дээрэс нь бид нэр жилийн 365 хоногт авахаар өдөрт 41 мянган шинэ одоо технологийн бүтээгдэхүүн гарч ирж байна. Өдөрт. Тэгэхээр өнөөдөр энэ юу хэлж гэнэ вэ гэхээр энэ хөгжил, технологийн хөгжил, энэ цахимжих процесс маань ямар хурдтай явж байгаа илэрхийлж байгаа гэж. За түрүүний хэлдэг ICT буюу мэдээлэл технологийн мэдээлэл харилцааны технологи гэж байгаа. Бидний нөгөө мэдээлэл харилцааны технологийн ард одоо нэрлэж чадсан сошиал медиа гэж хэрэглээний үзүүлэлтүүд байна. Энэ бас сонирхолтой байх одоо гэж та бүхэнд нэг танилцуулъя. За энэ бол дэлхийн хэмжээнд Facebook хэрэглэгчийн одоо бүгдээрээ Facebook хэрэглэдэг. Facebook хэрэглэгчийн тоо мэдээ 2017 оны 1 сарын байдлаар бол тэр бүм 871 сая байсан. За энэ тоо 2018 онд яаж өөрчлөгдсөн бэ гэхээр 2 тэрбум 167 сая болж өөрчлөгдсөн. Жилийн дотор хэдэн зуун саяараа нэмэгдсэн байгаа байхгүй хэрэглэгчдийн тоо. Тэгэхээр энэ маань бас юу гэлтэж байна вэ гэхээр өнөөдөр өдөр тутмын хэрэглээ хүмүүсийн хувьд бол мэдээлэл харилцааны технологи болсон байна гэж. За Монгол улсын хувьд тав мэдээг танилцуулъя. Монгол улсын хувьд бол 2005 оноос хойш бол яг энэ мэдээллийг бол гаргаж ирсэн юм байлээ. За энэ дээр та бүхэн харуул интернет буюу мэдээлэл харилцааны энэ технологиг ашиглаж бүгжсэн энэ мэдээ байгаа. За энэ дээр болохоор 2007 онд 17329 интернет хэрэглэж байсан. Өөрөөр хэлбэл энэ бол айгүй бага тоо байгаа. 2007 онд. За энэ тоо 2012 онд бол эрс нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл
57,900 хүн интернет хэрэглэдэг болсон байна. За Монгол улсын хувьд гэсэн мэдээж хэрэг энэ мэдээлэл харилцааны энэ хөгжилтөө бас зэрэгцэж алхаж байгаа. Энэ бол маш өндөр тоо. За одоогийн байдлаар энэ бол гэхдээ 2016 оны байдал гэж. 2016 оны байдлаар үүрэн холбооны хэрэглэгч өөрөөр хэлбэл утас хэрэглэж байгаа хүний тоо бол энэ бол давхарцсан тоогоор байгаа. 3,409,389 хүн бол үүрэн холбооны хэрэглэгчээр бүртгэгдсэн байна гэж. За дата хэрэглэгч буюу интернетэд холбогдсон 2,430,289 хүн дата хэрэглэгчээр бүртгэгдсэн. За ухаалаг утас буюу нөгөө бидний одоо өдөрт хэрэглэдэг болсон заншсан төхөөрөмж бол 2,356,627 хүн бол ухаалаг утасны хэрэглэгч байсан гэж. За тэгээд энэ тоо бол 2016 оны тоо 2017 онд энэ тоо бол маш одоо бас эрчимтэй нэмэгдсэн гэж бол миний хувьдаа бол бодож байгаа. Энэ харилцаа холбооны зохицол хорооны сайт дээр бол энэ мэдээлэл бол байсангүй. Тэгэхээр энэ бол нэмэгдсэн байхаа гэж харж байгаа. За үүнээс нөгөө үйлдвэрлэлийн системээр харах юм бол Android буюу нөгөө Samsung-ийн үйлдвэрлэлийн системийг бол илүү одоо давуу одоо илүү түлхүү хэрэглэдэг нь бол харагдаж байгаа. За тэгэхээр энэ эдгээр технологийн одоо дэвшлүүд өнөөдөр ямар боломжуудыг бидэнд олгож байгаа юм бэ? Бүхий салбарт гэж хэлсэн түрүүн. За энэ дээр харилцаа холбоо гэж. Өөрөлдөл хүмүүсийн хоорондын харилцааг эрс өөрчилсөн. Хүмүүс одоо хоорондоо уцаар буюу цахимаар одоо дамжуулж одоо бие биентэй харилцдаг болсон. Дээрээс нь хязгааргүй болсон. Урд нь бол бид нэр энэ харилцаа холбоог бид нар яадаг гэсэн биечлэн хийдэг гэсэн бол одоо бол цахимаар хийж байгаа. Сошиал медиа группүүд үүсгэж байна. Мэдээллийг маш хурдтай солилцож байна. За хүний эрхийг хамгаалах ажилд энэ технологиудыг бас эрчимтэй хэрэгжилж байгаа. Одоо технологиг ашиглаад бид нар хүний эрхийг хамгаалагчдыг яаж хамгаалах боломжтой вэ? Технологи бидэнд ямар боломж олгож байгаа вэ гэдгийг бас харж болж байгаа. Өөрөөр хэлбэл Наталья Эстемирова гэдэг хүний эрхийн төлөө тэмцэгч байсан. Тэгээд 2009 онд бол алуулсан байдаг. Босния Герцеговинад одоо тэр дайны бүсэд ажиллаж байгаад хүний эрхийн төлөө тэмцэж байгаад сургаггүй алга болсон. Сүүлд нь бол үхсэн байдалтай олдсон байгаа. Тэндээс бол эхэлсэн. Тэгээд энэ бугуйч бол орчин үеийн технологийн дагуу бүтээгдсэн өөрөлд мэдээлэгч ийм бугуйч байдаг. Тэгэхээр энэ бугуйч ямар зарчмаар ажилладаг вэ гэхээр аюулд өртсөн тэр бугуйчийг зүүж байгаа хүн одоо хүний нөгөө сэтгэлийн дотоод нөгөө нэг сэтгэл зүйн байдал тэгээ биологийн байдлыг нь бол хараад энэ хүн аюулд өртсөн байна гэдгийг тодорхойлох ийм одоо юугаар програмчлагдсан програм хангамж. Өөрөөр хэлбэл үл хамаарах байдлаар тухайн хүн хэрвээ аюулд өртсөн байна одоо зүрхний цохилт юм уу даралтны хэмжээг нь мэдчихэж тэгээд дээрэс нь сэтгэл зүйн байдлыг нь тодорхойлох замаар энэ хүн аюулд өртсөнгүй гэдгийг тодорхойлоод тэгээд мэдээллийг төвдөө юм уу эсвэл бусад одоо сошиал медиа гэж байгаа олон нийтийн сүлжээгээр холбогдсон хүмүүст энэ мэдээллийг тэр дор нь хүргэдэг. Ерөөсөө секундын дотор хүргэдэг. Тэгээд олонний анхааралд энэ асуудлыг бол хүний эрхийн зөрчил энд болж байна. Эсвэл хүний эрхийг хамгаалагч энд аюулд өртсөн байна гэдэг мэдээллийг өгдөг гэж. За тэгээд энэ төхөөрөмж нь өөрөө яах вэ гэвэл хүчээр авсан тохиолдолд бас мэдээлэл өгч байгаа. Тэгэхээр ямар ухаалаг төхөөрөмж болох нь бол эндээс харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл хүчээр авсан тохиолдолд бас бид ялгаа авахгүй мэдээлэл дүгэж тэнд аюул учрлаа гэдэг одоо мессежийг өгдөг байх. За энэ мэтлэн олон зүйлүүдийг бид нэр ярьж болж байна. Тэгээд үүнээс гадна яг онцгойлох хэдэн зүйл юу вэ гэхээр яг одоо гэмт хэрэгтэй тэмцэх хүний эрхийг хамгаалах чиглэлээр бол энэ камерууд байгаа. Өөрөөр ухаалаг камер арчиж. Хятадд энэ ухаалаг камерыг нэвтрүүлээд эхэлсэн. Хятадд өнөөдөр гар утсаараа метро олон нийтийн тээврийн хэрэгслэр зорчихдоо гар утсаа уншуулад төлбөр тооцоогоо хийдэг болсон.
Ийм систем нэвтэрсэн. За камер бол яаж нэг ямар технологиор тоноглогдсон байна гэвэл хүний царайг хардаг, царайг таньж чаддаг. Хүний царайг таниад тэгээд гэмт хэрэг үйлдсэн хүнтэй харьцуулаад эсвэл гэмт хэрэг үйлдсэн магадгүй хүний царайны тэр нөгөө нэг хувирлыг хардаг ийм одоо байдлаар бүтээгдээд тэгээд одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Хүмүүсийг гэмт хэрэг юм талдгаас хамгаалж байна. Гэмт хэрэгтэй тэмцэж байна. Илүү аюулгүй нийгмийг бий болгож байгаа. Ийм асуудал. За дээрэс нь энэ бүх зүйл бол мэдээж хэрэг та бүхэн ойлгож байгаа нь хүний эрхтэй бол салшгүй холбоотой. За үүнээс гадна чухал нэг зүйл юу вэ гэхээр одоо энэ хүний эрхийг хамгаалах процесс буюу хууль зүйн тусалцаа үзүүлэх тухайн хүний эрхийг сэргээх ажиллагаа бол захимжиж эхэлж байна. Америкт бол нэвтрүүлээд эхэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл хэрвээ хэн нэгэнд гомдол байгаа бол гомдлоо захимаар илгээгээд цаана автоматар компьютер тэр гомдлыг хүлээж аваад шалгаад энэ зөрчил байна биш байна зөрчил байх юм бол таны юу гэж ингэж сэргэнэ гэдэг байдлаар хариу өгдөг. Ийм одоо автомат систем рүү шилжиж байна. Дээрэс нь хүмүүс өөрсдөө очоод одоо хууль зүйн тусалцааны төв гэх юм уу эсвэл одоо өөртөө үйлчлэх төв гэдэг дээр очоод тэнд мэдээлэл оруулаад өөрийнхөө хэрэгтэй шаардлагатай байгаа зүйлээ бичсэний дараагаар явах бол тухайн хүнд хэрэгтэй бүх мэдээллийг нь хэвлээд өгч, гаргаад өгч, бэлэн материалуудыг гаргаад өгдөг болчихно. Тэгэхээр технологи бол одоогийн байдлаар бол энэ ийм байдлаар тархаж байна, ийм байдлаар хүмүүсийн одоо эрхийг хангаж байна, эрхийг хамгаалж байна, эрхийг одоо хүндэж байгаа юм асуудал. За энэ дээр нэг зүйлийг онцлог гэж байгаа энэ боловсролын асуудал гэж. Тэгэхээр мэдээлэл харилцааны технологи хөгжихөөр энэ боловсролын асуудал маш одоо хурцаар тавигдж байгаа. Тэгэхээр бидний мэдээлэл олж авдаг энэ нөгөө нэг сувг маань шал өөр болж эхэлж байна. Энэ технологи биднэрт яаж нөлөөлж байна вэ гэхээр одоо бид нар бүх мэдээллийг, бүх мэдлэгийг интернетээр дамжуулаад авах боломжтой болсон. Одоо та бүхэн Google ашигладаг, Wikipedia ашигладаг. Тэгэхээр бол тийшээгээ ороод бүх мэдээллийг авч байна. Оюутнууд өнөөдөр интернетийг маш идэвхтэй ашиглаж байна. Тэндээс интернетийг ашиглаад өөрсдийнхөө даалгаврыг хийж байна. Багш оюутан хоорондын харилцаа бас интернетээр дамжиж явж байна. Сүүлдээ та бүхэн харж байгаа сургалтууд бүр зайны сургалтууд хийгдэж эхэлсэн. Онлайн хичээл хийгээд хүн одоо боловсролын зэрэгийг одоо авах боломжтой болж байна. Мастера хийж байна, доктора хийж байна. Тэгэхээр энэ процесс маань өөрөө сүүлдээ бүрэн автоматчаад мэдээж хэрэг технологи маань өөрөө биднэрт бол маш их боломжийг олгож байгаа, маш их тус болж байгаа хэдиж эргээд бид нар бас ямар одоо үр дагавар гаргаж байгаа гэдгийг бас бодох хэрэгтэй баха. За тэгэхээр технологи нь бол ашигласнаар бид нар ямар давуу байдлыг бий болгож байгаа юм бэ? Мэдээж хэрэг хямд өртөг тий бид нар бол энэ мэдээлэл бүгдээрээ үнгөө интернетээр байрласнаар бид нар яг хөө үнгөө энэ мэдээллийг үзэх боломжтой, энэ мэдээллийг татаж аваад дараа нь ашиглах боломжтой болж байна. За энэ технологиг ашиглаад бид нар хяналт тавьж болж байна. Түрүүний одоо хэлдэг хүний эрхийг хамгаалагч нарч тэр бусад байдлаар бас энийг одоо ашиглах юм боломжтой. За хүн амыг бид нэр зохион байгуулж, хүн амыг бид нэр зохион байгуулалтанд оруулж чадж байна. Өөрөөр хэлбэл бид нэр сошиал медиагаар дамжуулаад одоо жишээлбэл жагсаал цуглаан эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг бид нэр цуглуулахад бол энийг бол маш одоо эрчимтэй одоо түгээмэл одоо ашигладаг болчлоо. За интернет одоо энэ технологиг нэвтрүүлснээр бид нар яах вэ гэвэл хүний эрхийн зөрчлийг бол багасгаж байна. Багасгаж чадлаа. За интернет бол одоо үзэл бодлоо илэрхийлэх хамгийн том одоо талбар болоод эхэллээ. Тэгээд эмзэг бүлгийн хүмүүсийн дуу хоолойг сонсох тэр боломжийг нэгээд өгч байна. За тэгээд харилцаа холбоо бол мэдээж хэрэг одоо дээд зэгтээ бол төрсэн байгаа. Бид нэр одоо интернетээр дамжуулаад энэ мэдээлэл харилцаа холбооны технологиор дамжуулаад бид нар дүрсээ хараад ярьдаг юм боломжтой болсон. За тэгээд амар хэлбэр болсон амьдрал бол одоо их амар болцсон байгаа. Юмыг бол хаанаас ч дуртай газараас хайгаад олж байгаа. За гэмтэрэг бүрд хүртээмжтэй болж байгаа.
Өөрөөр хэлбэл бид нэр энэ технологиг ашигласнаар бол төрийн үйлчлэгийг бол одоо зайнаас авах боломжтой болж байгаа. Төрийн үйлчлэгээ очих боломжгүй хүмүүст бид нэр хүргэх юм боломжтой болж байгаа. Тэгээ хамгийн гол нь бол энэ төрийн шуурхай. Ийм давуу байдлуудыг бол яг үгүй технологи биднэрт бол олгоод байгаа. За тэгээд сул тал буюу сөрөг тал нь юу вэ гэхээр бас мэдээж хэрэг энэ технологи энэ одоо асар их мэдээллийн базыг ашиглаад ямар сөрөг талууд гарч ийнэ гэхээр та бүхэн сонссон бах хамгийн түрүүнд одоо ингээд асуудал гаргаж ийнэ бол одоо ганцаар л ялангуяа бага насны хүүхдүүд залуучууд бол жожигэрж байна. Дээрээс нь донтж эхэлж байна. Эмгэг болж эхэлж байгаа. За технологи хөгжөөд ирэхээр яаж ийнэ вэхээр ажлын байр байхгүй болж эхэлж байна. Өөрөөр хэлбэл хүний их ажлыг технологи хийгээд эхлэхээр ажлын байр байхгүй, хүний хөдөлмөрлөх эрх нь өөрөөр хэлбэл хязгаарлагдаад эхэлж байна. За бидний нөгөө амьдралыг, ажлыг хэлбэрчилсэн зүйл маань эргээд яах вэ гэвэл биднэрт одоо бидний зан төлөв амьдралын хэв маягт өөрчлөлт оруулж байна. Одоо бид нар яах вэ гэвэл айгүй пассив болж эхэлж байгаа. Өөрөөр эмийг авчдаг учраас идэвхтэй үйл ажиллагаа явуулж, ирэл хайгуул хийж өөрийнхөө эрхийн төлөө явдаг байсан бол буцаагаад биднийг яах вэ гэвэл одоо суун байдалтай хэм айлсгүй бүхнийг бидний өмнөөс энэ захим технологи хийчих учраас бид нар санаа зовх болж байна. За өрсөлдөөн байхгүй болж байна. Өөрөөр хэлбэл урд нь бол бид нар яадаг вэ гэхээр за би энийг сайн хийчихвэл би энэс илүү одоо юу гэдгийг цалин авах юм эсвэл би одоо өөрийгөө илүү хөгжих боломжтой. Одоо бол энэ нүгэд хязгаарлагдах эхэлж байгаа технологи нэвтрээд ирэхээр ерөөсөө энийг ашиглаад бид нар яг адилхан хэмжээнд нөгөө хүний оролцоо багасаад ирж байна. За тэгээд хараат байдлыг дүмэн төрөний нөгөө нэг амьдралын хэв маяг өөрчлөлттэй холбоотой өмнөөс нь бүх юмыг бол одоо машин буюу компьютер технологи хийж байгаа учраас нөгөө технологиос эргээд явах бол хараат болж эхэлж байна. За дараагийн нэг зүйл нь сөрөг одоо үр дагавар хэм үү сөрөг тал гэх юм бол энэ хүчирхийлэл буюу нөгөө мэдэх хэрэгтэй холбоотойгоор захим хүчирхийллийн асуудал ер нь бол одоо газар авч эхэлж байгаа. Өөрөөр хэлбэл хүчээр тодорхой үр дүнг бид нэр бий болгож байна. Одоо сая сүүлд ихэд яасан бэ гэхээр нөгөө Америкийн сонгуулийн бодлоомтулсан ерөөсөө энэ Facebook технологи гэж байна. Хүмүүсэд хүчээр манипуляц хийх замаар тэнд бол юуг өөрчилсөн хандлагыг сонгуулийн дүнг өөрчилсөн гэж. За хувь хүний нууцын асуудал одоо маш эмзэг болж эхэлж байгаа. Тэгэхээр та бүхэн сонссон байх сая сүүлд нөгөө Зукерберг мэдгдэл хийсэн бид нэр хувийн мэдээллийг алдчихсан юм байна. Тэгэхээр яг үгэл олон нийтийн сүлжээгээр дамжуулаад тэнд одоо хуримтлагдсан хувийн мэдээллийг хувийн хвшил бизнесийнхэн тэгээд дээрэс нь улс төрийн зорилгоор ашиглах юм боломжийг бид бүрдүүлээд өгсөн. Сонгуул бодлоомтулж байна. Дээрэс нь цахим нөгөө нэг залиланд бид нар өртөж байгаа. За тэгээд хувийн нууц гэдэг бол бүгдээрээ мэдж байгаа. Одоо бид бүртгүүлдэг бүх нууцаа, бүх мэдээлэл хувийн мэдээллийг тэнд тавьчихдаг, нээлттэй байдаг гэж. Сая сүүлийн судалгаагаар Америкт ийм судалгаа гарсан байлээ. Судалгааны дүн гарсан байлээ. Юу гэхээр 10 ухаалаг төхөөрөмж хэрэглэгчийн 10 хэрэглэгчийн 7-гийн тэгээд 7 нь ерөөсөө бүх мэдээлэлд алддаг байсан гэж. Тэгэл одоо биднэрт нөгөө нэг янз бүрийн хүсээгүйгээр сурчлагын материалууд ирдэг чинь ерөөсөө тэрнтэй холбоотой гэж. За энэ маань өөрөө бас нөгөө бидний нөгөө яриад байдаг захим хүчирхийллийн бас нэг юм л илэрлэл болов уу гэж харж байна. За тэгээд энэ технологи хөгжснөөр мэдээлэл технологийн энэ бас боломжийг ашиглаад захим гэмтэргийн гаралтад бол маш ихсэж байгаа. Хүмүүс залилуулж байна. Хамгийн сүүлдэхэд бол бага насны хүүхдүүдийг ялангуяа нөгөө цэнхэр халим гэдэг нэг аппликейшн гараад бага насны хүүхдүүдийг амиа орлоход хүргэж байна гэж ярьж ирсэн. Тэрийг та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр ийм одоо сөрөг талуудыг бас бий болгож байна. Тэгэхээр энэ технологийн хөгжил маань үргэлж одоо сайн сайхан зүйлийг бий болгодог. Одоо
үргэлж одоо хүний эрхийг хамгаалахаас гадна бас сөрөг үр дагаврууд бий болгоод байгаа юм байна гэдэг ийм одоо зүйлийг бас хэлэх гээд байна. Тэгэхээр энийг бол угаасаа бид нэр өөрсдөө харж байгаа. За өнөөдөр Монголд тулгамдж байгаа асуудлууд бас ялгаа байхгүй. Ерөөсөө энэ мэдээлэл харилцаа холбооны технологиор дамжуулж одоо бас гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл hate speech гарч ирж байгаа. Бид нар өнөөдөр хүнийг ал цаазал одоо бүр амтан шиг юу болог гэдэг урайлал дуудаал ингээд өөртөө бид нар хүчирхийлийг бий болгоод массыг бид нар манипуляц хийж байгаа. Өөрчилж хүчээр бид нар тэр хүмүүсийн хандлагыг өөрчилж эхэлж байгаа. За дээрэс нь нөгөө залилангийн гэмтрийн авчрал хамгийн сүүлийн жишээ ихэд одоо яаж яах вэ гэхээр хүмүүс бизнесийн өдөр тутмын бизнесийн харилцаатай байжгаад тэр мэдээллийн дундаас нь мэйлийн дундаас нь аваад тэр мэйл дотор нь өөр дансны дугаарыг явуулчихна. Тэгээ мөнгө шилжүүлэхдээ нөгөө мөнгө нь өөр данс руу орцсон байдаг. Үйлчлэгээ авъя гэхээр таны мөнгө орж ирээгүй байна гэдэг. Хаягууд нь бол яг адилхан байж байна. Тэгээ тэрийг бид нэр яаж чадахгүй. Нөгөө мөнгө хүлээж авсан данс нь аль хэдийн хаагдаад байхгүй болцсон. За тэгэхээр энэ мэтлэн ийм сөрөг талуудыг бол бас энэ технологи маань бас гаргаж байгаа. Тэгэхээр үргэлж одоо хүний эрхийг хамгаалаад байгаа бас биш. Тэгэхээр бол нөгөө талдаа ийм бас сөрөг үр дагаврыг бий болгож байгааг бид нэр бас анхаарах зүйтэй байна. За ер нь энэ технологи энэ хөгжснөөр энэ нийгэм маань ер нь хаашаага хөгжих юм бэ? Энэ технологи маань ер нь хаашаага яваад байгаа юм бэ гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр бол дөрөв дэх одоо үйлдвэрчлэлтийн хувьсгал гэдэг ийм бол эхэлсэн. Өөрөлд 21-р зуун бол үйлдвэрчлэлтийн дөрөв дэх хувьсгалын зуун гэж. Өөрөлд цахим хувьсгалын зуун. Энэ цахим хувьсгалын зуунд бид нар юугаар одоо яаж одоо нэг ажил маань яаж явах вэ? Ажил амжилт маань юугаар зохицуулж байгаа юм бэ? Ерөөсөө ухаалаг төхөөрөмж, үүлэн технологи, робот гэсэн ийм одоо зүйлүүд төр явж байна. Тэгэхээр энэ дөрөв дэх үеийн одоо үйлдвэрчлэлтийн хувьсгалын одоо явцад юу бий болох вэ гэвэл мобайл интернет хүн болгон өөрөө интернет ашигладаг болно гэж. За automation of knowledge буюу химэл оюун ухааны асуудал яригдаж байна. За бүх зүйл интернеттэй болно гэж. Одоо энэ микрофон хүртэл интернеттэй болно гэсэн үг, камер хүртэл интернеттэй. Ер нь бол бидний хэрэгжилж байгаа бүх зүйлүүд хоорондоо интернетээр холбогддог болно гэж. Илүү ухаалаг болно гэсэн юм. За үүлэн технологиг та бүхэн мэдж байгаа те. Одоо гар утас бид нар ашигладаг. Тэнд бидний даатгал мэдээлэлүүд бол тэнд хадгалагдаад байж байгаа. За advanced robotic буюу энэ нөгөө одоо робот хүний асуудал яригддаг. Өөрөөр хэлбэл нөгөө оюун ухаан маань яах вэ гэвэл эргээд хүн болж хүн төрхтэй болоод тэгээд хүний хийдэг үйлдэлүүдийг хийдэг болох юм асуудал. За дээрэс нь дараагийн үеийн гений шинжилгээ ухаан. Өөрөөр хэлбэл гений төвшөнд бид нэр оролцох боломжтой болно гэж. Генийг өөрчлөх боломжтой болно гэж. За эрчим хүчний хэрэглээ бид нар бол өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл нарны дээрэс нь өөр ямар одоо эрчим хүчний их усрыг бид нар ашиглах юм. За 3D принтинг гэж байгаа альва зүйлийг одоо эргэтэн хүртэл бид нар 3D принтинг одоо 3D-гээр хэвлэх боломжтой гэж. Өөрөөр хэлбэл эргэтэн бид нар ялгаа авахгүй ургуулах хэвлэх юм боломжууд нэгдэх гэсэн. Ийм одоо хүлээлт бол байгаа. Энэ дөрөв дэх одоо үйлдвэрчдийн хувьсгалын үед бол хийгднэ гэсэн ийм одоо прогноз байгаамаа. За тэгээд энэ маань өөрөө одоо ямар уруулыг бий болгож байгаа гэхээр хүний эрх маань тэгэхээр энэ одоо технологийн дэвшилт хөгжлийн юм хаана байх юм бэ? Тэгэхээр энэ маань юуг одоо бид нар хүлээж ийнэ үгэл дөрөвдүгээр юм хүний эрхийн асуудал. Тэгэхээр хүний эрхийг бид нар ангилдаг нэгдүгээр үеийн, хоёрдугаар үеийн, гуравдугаар үеийн олон төрлүүд байдаг. Зам ёсны, ёс зүй, одоо зүй ёсны гэдэг хүний эрх үдэгж байгаа.
За тэгэхээр 1-р үеийн, 2-р үеийн, 3-р үеийн энэ бол нөгөө нэг түүхэн хөгжлийнх нь одоо үе шатаар нь бол ингэж ангилсан байдаг. За 1-р үе бол нөгөө жам ёсны дээр багтдаг одоо иргэний хувийн одоо эрхчлөө улс төрийн эрхийг одоо агуулж идэг. 2-р үеийнхэн бол нийгмийн эдийн засаг соёлын эрхүүд бол багтж идэг. 3-р үеийнхэн бол хүмүүнлэгийнхэн буюу илүү одоо хамтын одоо амьдралтай холбоотой энэ эрхүүд хамруулж байгаа. За тэгээд одоо бид нар энэ 21-р зуунд юу хүлээж ийнэ гэвэл 4-р үеийн хүний эрхийн асуудал яригдах юм шиг байна. Яригдах юм шүү. Тэгэхээр энэ дээр бид нар бас анхаарлаа хандуулах хэрэгтэй. Монгол улс бол энэ дээр бэлэн байх хэрэгтэй. Технологи маань биднээс үл хамааран ер нь бол таад анзаарж байгаа айгүй хурдтай явж байгаа. Бидний амьдралд яг ингээд тодорхой ингээд огцом өөрчлөлт авчрахгүй мөртлөө алгуур цаагаараа ингээд бидний амьдралд хэм маягийг өөрчлөөд ингээд яваад байгаа. Тэгэхээр хүний эрхийн өөрөө агуулга маань өөрөө өөрчлөгдөх юм биш ээ. Одоо бид нэр шинжлэх ухаан хөгжсөн хүний одоо эрхтэн бол робот мэс заслаж байна. Хүний оролцоогүйгээр маш нарийн мэс заслууд хийж байна. Өвчнийг оншилж байна. Боловсрол олгох бидний арга барил хэлбэр маань өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр энэ ч бид нэр төрөөс одоо илүү өөр одоо хэрэгцээ шаардлага нэх юм байна. Ингэж харж байгаа. Хоёул одоо уламжлалт нөгөө нэг хүний эрхийн ойлголтууд уламжлалт хүний эрхийг хангах энэ механизмууд маань өөрчлөгдөж явах юм байна. Тэгэхээр агуулга нь өөрчлөгдөж магадгүй юм шиг байна гэсэн ийм одоо байдал харагдаж байгаа. Магадгүй бид нар ингэж явснаар хиймэл оюун ухааны одоо хаана байх юм бэ гэдэг асуудал. Хиймэл оюун ухаан гарч ирлээ одоо төгс хөгжлөө гэж бодоход бид нар хиймэл оюун ухаан хоёр яаж зааглах. Одоо хүний эрхийн одоо хүний эрхүүд хоорондоо бас зөрчилдөг тийм аюул бас байж ирж байна. Магадгүй явандаа бид нар яах вэ гэвэл энэ дэлхийн иргэний хүний эрхийн асуудал ярих уу эсвэл одоо тухайн нэг улсын хүний эрхийн асуудал ярих уу гэж байна. Энэ бол нөгөө мэдээллийн технологитой салшгүй холбоотой юм асуудал. Одоо ингээд залуучдыг харахаар яаж ийм вэхээр бидний хандлага өөрчлөгдөж эхэлж байгаа. Нөгөө сурах тэр нөгөө нэг процесс биологийн хугацаа маань өөрчлөгдөж эхэлж байгаа. 2010 онд бид нэр сургалт хийдэг вахт насан туршсан хүний анхаарал төвлөрөх хугацаа бол 15 минут байсан гэж. 2017 онд 2018 онд энэ маань яасан бэ? 8 минут болж багассан. Тэгэхээр нөгөө хүний оюун ухаан чи яах вэ? Нөгөө хөгжилтөө адаптировны болж байгаа байхгүй юу? Дасаж, зогцож эхэлж байгаа. Одоо ингээд бид нар бүгдээрээ ингээд эргэн тойрны харахаар зурагт үздэг хүн хэр болсон бэлээ. Мэдээллийн гол их сурвалж өнөөдөр Facebook болсон. Мэдээллийн агуулгын хувьд бид нар өнөөдөр юу харж байна вэ? Бид нар ийм том артикл буюу ийм том одоо сонингийн мэдээг уншихаас илүү богино хэмжээний мэдээллүүдийг айгүй хурдан авдаг болсон. Тэгэхээр бидний тарих ийм юм дасч эхэлж байгаа. Тэгэхээр өссөн өсөөгөө нөгөө боловсролын юм маань яахаар вэ? Өөрчлөгдөх. Ийм одоо хэрэгцээ шаардлага нөхцөл байдал үүсэж байна. Одоо бид нар хүнд хүчээр муу альсгал одоо нэг үүрэг болгож бид нар сургуульд хамруулдаг байсан болвол энэ нөгөө хэрэгцээ шаардлагын нөгөө харьцаа нь өөрчлөгдөж эхэлж байна. Хүн өнөөдөр өөрт хэрэгцээ мэдээлэл хэрэгцээтэй үедээ хүссэн үедээ авдаг тийм механизм руу шилжиж эхэлж байна. За энийг одоо бид Монгол улсын хувьд бол яаж одоо ямар хэлбэрээр илэрж байгаа нөхөр нөгөө бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлэх үндэсний хөтөлбөр гэж саяхан батлагдсан та бүхэн мэдж байгаа. Энийний хүрээнд яах вэ гэвэл E-хөтч гэдэг ийм програм зохион бүтээгдэж байгаа. Тэгэхээр одоо хүмүүс яаж ийнэ гэвэл өөрсдийнхөө төлөө ингэ явахаас илүүтэйгээр яг нөгөө хэрэгцээтэй үед нь тэр хэрэгцээтэй мэдээлэл нь байгуул тэрийг ашигладаг болчиход байгаа. Тэгэхээр нөгөө хандлага нь арай өөрлөд байгаа. Бид нар урд нь яадаг байсан мгээ сурчлагаа хийдэг, сургалт явуулдаг, бүгдийг суулгаж жагаад ингээд сургалт явуулаад ингээд заадаг. Одоо ингэж जैन тэгж जैन тэхгүй шүү явдаг. Тухайн хүн өөрөө нөгөө нэг тухайн хүнд тухайн мэдээлэл нь хэрвээ яг тухайн үед нь хэрэгцээгүй болвол тэр хүн сонсох анхаарддаг, гараа явчихдаг. Яг гоо суун, тэгтээ гараа явдаг, тухайн хүнд хотор нөөцт нь үлддэг баг. За тэгээд
яг нөгөө хэрэг болсон үед нь юу үлээ гэдэг. Тэгэхээр нөгөө нэг сургалт сурталчилгаанууд байхгүй үр дүнгүй байхгүй. Тэгэхээр бид нар одоо яаж нэг технологи гэсэндээ өөрөө энэ боломжийг олгож байгаа. Яг хэрэгцээтэй үед нь хэрэгцээтэй мэдээллийг бэлэн байлгаж байгаа. Нэмсэж өөрөө. Бүхний хэрэгцсэн боловсролын хөтөлбөрийн хүрээнд бол энэ их хөтөч бол яг тийм байдлаар зохион байгуулагдаж байгаа програм. Өөрөөр хэлбэл тийшээгээ аппликейшн байна. Төхөөрөмжөнд ямар ч төхөөрөмжөнд суун тийшээгээ орлоо. За би өнөөдөр надад бол эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээ шаардлагагүй гэж болно. Маргааш надад хэрвээ тийм шаардлага гарах юм бол би тийшээ ороод эрүүл мэндийн даатгал ингээд бичингүүд тэнцээ бүх мэдээллийг гаргаад ирдэг байна. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэлж ийнэ нөхөр хэрэгцээ шаардлага маань өөрчлөгдөж байна. Энд бид нэр өнөөдөр хүний эрхийг хаана тавих юм? Хүний эрх нь өнөөдөр яаж одоо хамгаалагдах юм? Ийм асуудлууд яригдаад эхэлж байна. За тэгээд юу хэлэх гээд нөхөр ер нь бол цаашдаа 4-р үеийн хүний эрхийн асуудал яригдах юм байна. Цахим эрхийн асуудал ер нь яригдах байх гэж харж байгаа. За түрүүний нөгөө хэлдэг хиймэл оюун ухаан гэж байгаа. Тэгэхээр хиймэл оюун ухаан өнөөдөр ямар тооцоолыг хийж байна, ямар нөхцөл боломжуудыг бий болгож байна гэхээр энэ хиймэл оюун ухаан хүнийг хараад тухайн хүнийг бүрэн тодорхойлох боломжтой болтлоо гэж хөгж байна. Ийм одоо төлөв одоо юу байгаа? Төлөв одоо юу гэдэг төлөв байгаа байхгүй. Одоо жишээлбэл тухайн хүний санхүүгийн байдлыг бүгдийг хийж болж байгаа. Хаана ямар юм мөнгө үрж जैन, юунд зарцуулдаг вэ, хэдийг зарцуулдаг вэ? Хаана өртөө хаана даатгуулсан гэдэг юм мэдээлэл гаргаж байна. Тухайн хүний юу хийдгийг, юу тоглолтгийг, юу сонирхдгийг энэ бүгдийг тооцоолох юм чадвартай. За дээрэс нь ер нь бол байж болох бүхий л одоо мэдээллийг тухайн хүнтэй холбоотой ямар хүмүүстэй нийлж байна, ямар хүмүүстэй нөхөрлөдгийг, ямар үзэл бодолтой гэдгийг бүр ингэ тооцоолох юм бүтээсэн. За дээрэс нь бүр ингээд төсөөллүүдийг бий болгож эхэлж байгаа. 10 жилийн хугацаанд энэ хүн гэмт хэрэг үйлдэх магадлал нь хэрвээ гэдэг гарч ирж байгаа. Одоо энэ дээр нэг үзэлц байгаа 12 өгсөн. Тэгэхээр тухайн хүнийг шинжээд за энэ хүн болвол 10 жилийн хугацаанд бол гэмт хэрэг үйлдэх хэрэг юм байна. Үйлдэх магадлал нь 12 юм байна. Тэгэхээр бол санаа зовхгүй бас байж болно гэсэн ийм одоо зүйлүүд эхэлж. За энэ бүгдээс ингээ харахад үнэхээр технологи маань бол хөгжиж байгаа нь сайшаалтай. Эргээд бид нар яах вэ? Энэ аюулгүй байдлын асуудал яригдчих. Тэгэхээр энэний заагийг бид нар хаана байх вэ? Хүний эрх тэгээд энэ хүний эрхийг хангах, хүний эрхийн зөрчлийн хоёрын хооронд хаана байх ёстой юм бэ зааг. Цаашдаа бид нар энэ хууль зүйн салбарт ажиллаж байгаа, дээрэс нь энэ хүний эрхийг хангах чиглэлээр ажиллаж байгаа энэ хүмүүс маань энийг бол зайлшгүй одоо анхааралтай авахын зүйтэй юм байна. Энэ хөгжилтөд бол бид нэр зэрэгцэж явахгүй бол энэ хөгжилч юм бол одоо биднийг одоо харьцангуй хурдан яваад бид нар бүр юуг нь гүйцэхэ болоод байна. Мэддэхгүйгээр бидний амьдралын хэв маягийг өөрчилж байгаа. Тэгэхээр цаашдаа бол бодлого боловсруулах тааш тэр энэ технологи гэдэг захим технологи гэдэг энэ хүчин зүйлийг бол зайлшгүй анхаарах хэрэгтэй. За хамтын ажиллагаагаа бас хөгжүүлэх, энийг бас бодолцож тэгээд улам одоо нэгдсэн одоо байдлаар энэ технологиг бол одоо ашиглаж тэгээд дээрэс нь зөв зорилгоор буруу зорилгоор ашиглах тэр нөхцөл боломжуудын бүгдийг аль бол хаах замаар энийг явах хэрэгтэй. За зөвөр нэг зүйлийг нэг жишээ болгоод хэлэхэд өнөөдөр нөгөө хурдан барьны уралдаан байгаа. Энэ бол одоо бидний монголчуудын одоо байнга л одоо юу яадаг асуудал болгож үүсч явдаг. Тэгэхээр түрүүний одоо нөгөө бугуурчиг зүйлийг бол одоо морин суулгаад морио уралдуулаад машины уралдаан биш морины уралдааны жинхэнэ одоо утгаар нь бас хийвэл ийм боломжтой байна. Тэгэхээр бас энэ технологийн дэвшилт одоо шийдлүүдийг бол бас ашиглаад энэ хүний эрхийг хангах ажилд бас нэвтрүүлэх боломжтой. Тэгээ энийг бол бид нэр бол байнга эрэлхийлж явах хэрэгтэй юм байна. Одоо нэгэнт бид нэр энэ технологийн хөгжил бол явагдсан. Энийг бол бид нэр аль болох одоо хамт алхах, ашиглах, гэхдээ зөв чиглэлээр ашиглах ийм одоо
зүйлийг хийх нь зүйтэй байна гэсэн юм санаа байна. За тэгээд нэг зүйлийг хэлье. Энэ химэл оюун ухаан гэдэг бол айгүй мундаг зүйл. Энэ бол утгагүй бий болох байх. Стивен Хокинс гэдэг нэг сайн нас ордог мундаг физикч байгаа. Тэр юу гэсмээр ер нь явж хүндрэлт нэг химэл оюун ухаан алах байх шүү гэсэн ийм одоо бас саналыг бас таамгийг бол дэвшүүлж ирсэн. Тэгэхээр энийг бол бид нэр бас ямар хэмжээнд бас энийг ашиглах вэ? Ямар хэмжээнд хүртэл нь бид нэр хөгжүүлэх үү гэдгийг бас бодох хэрэгтэй юм шиг. Аггүй бол бид нэр эргээд энэ технологийнхаа боолн болох магадaltaй. Технологи бидний амьдралыг зохицуулдаг болно. Технологи бидний амьдралыг шийддэг болох ийм хэмжээнд очих магадгүй ийм бас эрсдэл байгааг бас би бол хувьдаа боддог гэж боддог. За баярлалаа анхаарал тавьсанд. Тэгээд асуух зүйл байвал та бүхэн байна. Асуугаараа хэдүүлээ нээлттэй ярилцъя. Та асуултаа бодож байгаагаар би зүгээр яг одоо Монголд бас нэг хийгдэж байгаа энэ нэг шинжилгүүдийг бас хэлье гэж бодож байна. Ялангуяа хууль зүйн салбарт одоо хууль зүйн тусалцаа үзүүлэх ажил маань бол бас ер нь бол айгүй захимжиж байгаа. Сүүлийн үед бол та бүхэн харж байгаа энэ хуулийн фирмүүд өөрсдийнхээ үйлчлэгийг илүү захимжуулж байна. Хүний хэрэгцээ, хүний нөгөө одоо энэ асуудлууд маань яах вэ гэхээр бүгдээрээ заавалчгүй нөгөө нэг юу гэдэг өмгөөлөгчийн тусалцаа аваад юм шийдэх юм асуудал биш байгаа байхгүй. Тэгэхээр энэ маань одоо эргээд нөгөө иргэдийн бас нөгөө мэдлэг те мэдээлэл дутмаг байгаатай бас холбоотойгоор тэр болгон бас мэдээллийг авч чадахгүй байгаатай холбоотойгоор бас үүсэж байгаа болов уу гэж харж байгаа. Тэгээд энийг бид нар яаж нөхөж гинэ вэ гэхээр одоо захим хөтөч гэж нэг програм хийгдэж байгаа. Энэ хийгдэж байгаа. Дээрээс нь хуулийн фирмүүд яаж гинэ вэ гэхээр захим байдлаар зөвлөгөө өгдөг, анх шатны зөвлөгөө өгдөг энэ үйлчлэгнүүдийг нэвтрүүлээд эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр хуулийн фирмүүд бол анх шатны зөвлөгөөг онлайнаар өгдөг болж байна. Энийг бол ашиглах хэрэгтэй. За дээрээс нь энэ байгууллагууд хоорондоо бас нэлээд одоо энэ технологиг ашигладаг болсон байгаа. Тэгэхээр комиссман ч гэсэндээ бас энийг дотор ашигладаг байх. Ер нь бол байгууллага болгон дотроо нөгөө нэг дотоод сүлжээ гэдэг нь бий болгоцсон. Тэрүүгээрээ дамжуулт мэдээлэлүүд явуулдаг. Мэдээлэл алдахгүй байх, мэдээллийг эсрэгээр нь ашиглахгүй байх тэр юмнуудыг бас давхар бид нэр бодож явахгүй. Бүх юмыг нөгөө технологи ингээд энэ өстой дэвшилтт юм энэ бол өстой гоё гэдэг ингээд яваад байхгүй. Цаана дандаа нөгөө хүний эрхийн асуудал, хүний эрхийн нөгөө эрхийн асуудал яригддаг гэдгийг бид нар бас ямар санах хэрэгтэй. Тэгээ хууль зүйн анх шатны үйлчлэгээ бол үн төлбөргүй шүү дээ. Тэгэхээр одоо ихэнх иргэд маань яадаг вэ гэхээр хаашаа хандхаа мэддэг. Тэгээд яг энэ бужигнсан одоо энэ мэдээллийн их 90 байна шүү дээ. Мэдээлэл өрөөсөө ингээд өнгөрөөд байгаа. Бид нар гүйцэхгүй байгаа даа. Одоо Facebook ч байна, одоо сошиал медиагаар одоо ерөөсөө ингээд бид нар ерөөс тэрийг гүйцэхгүй байгаа даа. Олигтой анализ хийж чадахгүй учраас хаашаа хандхаа мэдгүй. Тэгээд одоо ерөөсөө хийдэг ажил юу болох вэ гэхээр Google юм уу Wikipedia-аар бид нэр тухайн асуудлаа бичээл явангууд бүх мэдээлэл гаргаж ирж байгаа. Нэг хоёр асуулт асууя гэж бодлоо. За нэгдүгürt нь болохоор нөгөө нэг морины хүүхдүүдэд нэг буугуулч гэдэг байгаа. Тэр одоо хэрэгжих боломжтой юу? Би бол бүрэн боломжтой гэж харж байгаа. Яг технологи бол Монголд орж ирснийг бол мэдгүй. Гэхдээ бол бид нар нөгөө GPS tracking гэж байгаа шүү дээ. Энийг бол ашигладаг болсон. Өөрөөр бидний утас одоо бидний хэрэглэж байгаа утас болгон чинь нөгөө нэг GPS trackingтэй байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө нэг локейшн өөрөлд байршлаа хаана байгааг тодорхойлоод ингэ яваад байдаг. Энийг бид нар яагаад одоо жишээлбэл хүүхдүүдэд хамгаалах, альсгуулт хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс моринд суулгах болохгүй юм байна. Жижигэн чип л байхгүй. Одоо бол хөгжсөн жижигэн чип суулгаад машин дагаж уралдах тэр битүү тоос болгох шаардлагагүй болж байгаа. Хүүхдүүд л уралдаад тэгээд технологи бол маш нарийнаар бүр секунд дойлын хэмжээтэй хэн төрүүлж барайнд орсон гэдгийг бол тодорхойлох боломжтой болж байна. Тэгээ энийг бид нэр ашиглах хэрэгтэй. Шаардлагатай зөв юм дээр бид нар энэ технологиудыг ашиглая гэдэг ийм одоо санал уриалга ер нь бол байгаа. Тэгээ энийг бас тэр ашиглах нь зүйтэй байх гэж харж байгаа. Хоёр дахь асуултаас энэ үе анхны зөвлөгөөг захимаар өгье гэдэг байгаа шүү дээ. Энэ дээр хүүхний нууц одоо ихний хамгаалагдсан гэж үзэж байна. Одоо хүмүүс ч өөрөө яг энэ одоо яг нууцтай холбоотой үгүй юу гэдгийг сайн мэдэхгүй шүү дээ, тийм ээ. Тэгээ шууд л одоо нөгөө дэлгэрэнгээр одоо өөртөө нууцтай хэсэгтэй холбоотой зүйлээс асуух юм болов уу? Яг анхан шатны зөвлөгөөг авахын тулд заавалчгүй нөгөө өөрийнхөө мэдээллийг оруулах шаардлагагүй. Угаасаа нөгөө нэг түгээмэл байхгүй. Анхан шатны хууль зүйн тусалцаа бол үн төлбөргүй тэгээд түгээмэл байдаг байхгүй.
Өмнө нь бол яг хуу бид нар бол ялгаа авахгүй өөрсдөө ингээл биечлэн очиод хүнтэй уулзаад дайзнаас зөвлөгөө аваад тухайн байгууллага дээр очиод ингээл явдаг байсан. Цаг хугацаа мөнгө санхүү бол зарцуулдаг байсан. Энэ байхгүй болж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол яг нөгөө нэг цахим одоо ангижтны тусалцаа буюу их хөтчөөр дамжуулах юм эсвэл бусад байгууллагуудын энэ механизмыг ашиглаад явах юм бол тэнд бол хувийн нууц бол шаардлагагүй, хувийн нууцын асуудал яригдахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл асуудал нь чухал байхгүй. Тэгэхээр тэр асуудал бол хүн болгонд хамааралтай. Өөрөөр хэлбэл би одоо шилбэл хувийн орлогын татвар төлөхийн тулд би хаашаа хандах вэ гэдэг асуудал. Энд бол надад хамгийн анх шатны зөвлөгөөг бол тэр өхөд тэр нөгөө миний одоо тэдэн настай энэ юу бол нэг тийм сонирн биш байхгүй. Хиймэл оюун ухаан гэдэг хүртэл бид нар одоо энэ хэмжээнд очсон хүмүүст бол энэ бол нээлттэй. Энэ бол цэвэр нөгөө тухайн сургууль оюутнууд хоорондын л асуудал байгаа. Тэгэхээр бол технологийн хувьд бол нээлттэй. Энэ бол шийдэгдэх боломжтой болцсон. Юу яаж байгаа шүү дээ яг оюутнууд бол багш нартайгаа харилцах юу бол яг мүйсийн хууль зүйн сургууль дээр бол тэр бол алидын нэвтэрсэн. Өөрөөр хэлбэл хууль зүйн клиник нь бол яг хөвгөл эндээс хүсэлт аваад багш нь хяналт тавиад багшийн хяналтанд дор одоо бүхэн цахимаар явж байгаа байхгүй. Хяналтанд дор тухайн оюутан зөвлөгөө өгөөд иргэдэд зөвлөгөө өгөө явж байгаа цахимаар. Яг энэтэй адилхан юм нь бол энэ дотоод одоо юу гэдгийг харилцааны энэ сүлжээ бол бий болох бүрэн боломжтой. Ер нь тэгээ та хэд юу гэж бодож байна? Хүний эрхийн 4-р үеийн хүний эрхийн асуудал ер нь бол яригдж байгаа. Энэ одоо хэр бодиттой гэж бодож байна. Хэмэл оюун ухаан Монгол хэмэл оюун ухаан хэцүү ямар татвартай. Эсвэл нөгөө ленцтэй ингээд хэмэл оюун ухаан дээр тулгуурлаж зээл гэдэг биш санхүүгийн тэрнээ яаж боддог тэгээд цахим хөтөж гэсэн юм За надад бол би одоо юу нэлээд хэдэн сайт хайж үзсэн. Яг хэмэл оюун ухаантай одоо холбоотой мэдээлэл Монголд одоо боловсруулагдж байгаа, эсвэл хийгдэж байгаа, эсвэл тэнийг туршиж байгаа гэсэн юм бол надад бол одоохондоо мэдээлэл аль биесд мэдээлэл байхгүй байна. Тэгвэл бол энэ хэмэл оюун ухаан гэдэг бол маш одоо боломжтой. Ер нь бол технологийн хувьд бол шийдэл гарцсан ийм зүйл байгаа. Тэр ленциг юм нэгэд одоо түрүүн хэлж байгаа тэр нөгөө судалгаа хийж штэ. Өөрөлд бид нар машинд тухайн үгтгүүнүүдийг өгөөд тэр үгтгүүнүүд дагуу тухайн машин буюу одоо компьютер маань тухайн зээлдэгч мэдээллийг шан хянж үзээд энэ хүн зээлийн иргэн төлөх боломжтой үгүй гэдгийг нөгөө нэг персепшн гаргаж ирж байгаа байхгүй. Өөрөлд төсөөллийг гаргаж ирж штэ. Тэгэхээр тэдэн эргээд төлөх тэдэн магадaltaй эргээд төлөх тэдэн одоо магадaltaгүй гэсэн ийм одоо зүйлийг тооцоолыг гаргаж ирж байгаа гэсэн үг байхгүй. Тийм бах те. Ленциг мань мөн. Тэгэхээр одоо бол энэ бол нэвтэрсэн л гэж би бол эхний ингээд үйлдэлүүд нь шатууд нь бол хийгдсэн л гэж би харж байна. Тэгээ яг эрх зүйн зохицуултын хувьд бол одоо маш хэцүү. Одоо бид нар энэ нөгөө нэг харилцаа холбооны эрх зүйн зохицуулт маань ч учир дутагдaltaй шүү дээ. Яг одоо ингээд одоогийн байгаа ингээд хууль тогтоомжийг бид харах юм бол өнөөдөр гүтгэх асуудал яригдж байгаа. Мэдээлэл олж авах эрхийн асуудал яригдж байгаа. Тэгэхээр бол хүний нэр төртөө байх, дээрээс мэдээлэл олж авах эрх энэ хоёр маань зөрчигдөж яваад байгаа. Одоо жишээлбэл Facebook-оор хүн доромжлоод юмд урайлаад байгаа. Энд одоо бид нар ямар хариуцлага тооцох уу гэдэг асуудал. Одоо бол бид зохицуулдаг байна. Тухайн Facebook хэрэглэгч бүүт юм уу эсвэл одоо нөгөө нэг зохиомол юм уу эсвэл яг одоо бодит хүн юм уу гэдгийг бид нэр тогтоох. Тэрийг шалгах юм зохицуултууд байхгүй. Хэцүү орчин байна. Тэгэхээр энийг бол бид нар яралтай хийх хэрэгтэй байхгүй. Энэ асуудал яригдаа явж байгаа юм байлээ. Тэгээд тэр нөгөө broadband law буюу нөгөө нэг өргөн хэрэглээний сүлжээний тухай хуулиуд бас яралтай батлагдах хэрэгтэй. Мэдээллийн урсгал хаанаас яаж орж ирэх юм? Мэдээллийн урсгалыг бид нар яаж хамгаалах юм? Хувийн нууцын асуудлыг бид нар яаж хамгаалах юм гэдэг асуудал. Одоо тэгээд хувийн нууцад бид нар юуг хамааруулах уу гэдэг асуудал бас гарч ирнэ. Тэгээд захим хэрэгчлээний асуудал орж ирнэ. За дээрэс нь одоо бидний одоо нөгөө өвдөрт үл мэддэгч интернет засаглал орж ирж байна. Бид нэр хөссөн үсээгүй одоо анзаараагүй одоо бидэрт мэддэхгүйгээр яаж яах вэ? Нөгөө технологи харилцаа холбооны технологич бидийг давмгаалж эхэлж шүү дээ одоо. Нөгөө худлын юмыг 70 удаа үнэн гэж хэлэхээр үнэн болдог гэдэг шиг интернетээр ерөөсөө тим юм хийгдэж эхэлж байгаа байхгүй.
Одоо ямар төвшөнд байна вэ гэхээр мэдээллийг нэг кноп дараад ерөөсөө тийм аппликейшнуд гарцсан байгаа байхгүй. Бүх хүн рүү ингээд мэдээлэл нь очиж идэг. Бүр давтамжтай очиж идэг. Байнга тэр юг ингэж орж ирж байгаа. Ялангуяа энэ айгүй аюултай бол хүүхдүүдэд. Өнөөдөр бид нар хүүхдүүд Facebook юм уу, сошиал медиаг ашиглах тийм зохицуултууд байхгүй. Facebook-оор энэ нөгөө нэг альва одоо хүчирхийлд урайлсан Facebook хүчирхийллийн юунууд чинь болвол хэмжээг нь бид тогтоож өгөх. Оросд бол жишээлбэл сая сүүлийн мэдээгээр бол 3000-аас дээш одоо найзтай болсон Facebook аккаунт бол олон нийтийн мэдээлэл хэрэгс тооцсон гэж. Өөрөлдвөл тэнд нөгөө нөлөөлөх нөхцөл боломж байгаа учраас тэрийг бол хэрвээ 3000-аас дээшээ аккаунтаас хэрвээ юу яасан бол тэрийг эрүүгийн хариуцлага тооцсон гэж. Хариуцлага тооцсон болж байгаа. Том одоо ингээд улсууд боломжтой улсууд бол яг үгүй өөрсдийн платформыг бий болгоцсон. Өөрөлдвөл Хятад, Солонгос гэдэг. Монголд бол тийм одоо захим дархлааг бий болгох юм асуудлууд бол дутагдaltaй. Энийг бол хийх шаардлагатай. Тэгээд 3000 найз одоо нэг Facebook найз нар байдаг шүү дээ. Тэр нь 3000-аас дээш байх юм бол олон нийтийн хэрэгсэл тооцсон, олон нийтэд түгээсэн гэж үзсэн гэж байгаа. Монгол таанд. Тэгэхээр Монголд ийм үд байхгүй. Тэгээд энийг бол зохицуулах шаардлагатай. Гэхдээ энэ бол утгагүй хийгдэх бах. Энэ дээр бол манай мэдээлэл харилцаа холбооны газар маань бол ажиллаж байгаа бах. Тэгээд энийг бол бид бүгд ч гэсэндээ ялгаа авахгүй энийг байнга хөндөж гаргаж тавьж энийг цааш нь бид нар түгээж хууль тогтоогч нарт бид нар ингэ сануулж явах хэрэгтэй. Тэгэхгүй бол эргээд бидний эрх зөрчигдөн хүмүүсийн эрх зөрчигдөн. Явандаа эн чинь бол замбраагүй байдал бий болох асуудал яригдэн штэ. Одоо манипуляц гэж хийгээд байгаа сонгуул бодлоонд тусан гэдэг. Өнөөдөр бид нар тэрийг хинч мэдэхгүй. Зохиомлоор мэдээлэл явуулаад хүний талаар мэдээлэл буруу цацаад ингээд биднийг ингээд хооронд нь алцуулаад. Том үндэстэнгүүд бол магадгүй бид нар мэдэхгүй. Тэнд ямар бодлого явуулж байгаа гэдэг. Дотоод нь хагаралдуулаад мэдээлэлээр одоо энэ мэдээллийн технологиг ашиглаад дотоод нь хагаралдуулаад байх. Энэ улсыг хөгжүүлэхгүй гэсэн юм бодлого явж байгаа. Тэгэхээр тэрийг хэмэхээр манай улсын хувьд бол одоо айгүй хэцүү байхгүй. Тэрийг одоо нөгөө нэг платформыг бий болгосон бүтээсэн нөхдүүд буюу нөгөө Facebook одоо шиг Майкл Цукерберг шүү дээ. Энэ нөхдүүдээс энэ нөхдүүд мэдсэн. Ямар сандаа одоо юу яагаад байгаа шүү дээ. Тэр Facebook одоо мэдээлэл алддаг байсан юм байна гэдэг юм тогтоогчод байгаа. Facebook бол анх бол уг нь бол хүмүүсийн хооронд найз нөхдийн хоорондын холбоо харилцааг сайжруулах, түргэн шуурхаа болгох, тэгээ улам бэхжүүлэх зорилгоор хийгдсэн. Энэ хүсээгүй бидний өсвөл хамаарад өөрөө яг үгэл энэ нөө мэдээллийн технологи чинь нөгөө нийгмийн энэ одоо юутай одоо урсгалтай нийлэнгүүтэй юунаас гар хяналтаас гараа авчих. Тэгэхээр ийм одоо бас эрсдлүүд байгаа. Энийг бол бид нэр бол хаанаа бас бодож явах. Энэ нь бол бас зүйтэй хаа. Тэгээд энэ бол явандаа бол үндэсний аюулгүй асуудал ярина, тусгаар тогтлын асуудал ярина, хүний эрхийн асуудал ярина. Тэгэхээр нөгөө эргээд бид нэр одоо энэ хиймэл оюун ухаан ингээд хэрвээ үнэхээр хөгжиж явах юм бол дөрөвний асуудал нөгөө дэлхийн иргэний асуудал, иргэний эрхийн асуудал. Эсвэл нөгөө улсын нэг үндэсний иргэний эрхийн асуудал ярих уу гэдэг асуудал бас тавигдчих магадгүй гэж би бол харж байна. За дараагийнхан тэр их хөтөч цэг юмэх гэдэг байгаа. Энэ бол ерөөсөө яг хүн хууль зүйн тусалцаа авах хэрэгтэй, өөрийгөө өмгөөлөх хэрэгтэй, өөрийгөө өмгөөлөх хэрэгтэй гэж. Өөрөлдвөл хууль зүйн тусалцаа авах хэрэгтэй гэдэг Монгол Улсын үндсүүл заасан, хүний эрхийн түгээмэл тунхаглалт чигээ заасан байдаг. За хууль зүйн тусалцаа маань өөрөө яах вэ гэвэл анхан болон агсан гэж ингэж хоёр хуваагдаж. Агсан гэдэг нь маань бол нөгөө өмгөөлөгчийн оролцоотой. Яагаад тэгэхээр заавалчгүй нөгөө процессын ажиллагаанд оролцдог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог, төлөөлөх эрх бүхий субъект буюу өмгөөлөгч тусалцаа шаардлагатай байдаг. Яагаад тэгэхээр тэр процессын ажиллагааг илүү сайн мэддэг учраас. Анхан шатны тусалцаа гэдэг бол хүнд процессанд оролцохоос бусад байдлаар зөвлөгөөг нь өгдөг. Өөрөлдвөл нөгөө хөтчин юу гэдэг. За хэрвээ та ийм асуудалд орсон бол за та тийшээ хандах шүү. Энэ юу гэдгийг татвартай холбоотой таны асуудал байгавал та татвар одоо орон нутгийн татврын ингээд байцаагчтай бол за газартай холбоотой, газар өмчлөгтэй холбоотой бол ийм хууль байдаг шүү. Та ийм газар тэндийн бичгээр бүрдүүлээд тэгээд асуудлаа шийдээрэй
Тэгээд иймэрхүү байдлаар анхан шатны тусалцаа бид нар ангилж байна. Энийг бол их хөтцөг юм байна буюу нөгөө бүх нийтийн нөхцөл боловсролыг дээшлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа аппликейшнээр зохицуулж байгаа. Одоо энэ нэвтрүүлэгч байгаа. Үндсэндээ бол шинэ технологи гэсэн үг л дээ. Энэ бас ер нь бол бусад дэлхийд бол байхгүй. Ягаад гэхээр бусад одоо улсуудад яадаг вэ гэхээр төрийн бус байгууллагууд нь тэр мэдээллийг бэлдэж өгдөг. Монголын хувьд бол онцлог тал бий. Тэр нь болохоор төрийн захиргааны байгууллагатайгаа хамтраад тэр мэдээллийг боловсруулад олон нийтэд нийт болгож байгаа учраас тэр мэдээлэл баримттай гэсэн. Өөрөөр хэлбэл бид нэр эргээд яах вэ гэвэл тэр мэдээллийг ашиглаад төрийн захиргааны албан агчийг төрийн үйлчилгээ үзүүлж байгаа албан агчийг хариуцлагажуулах ийм боломж бас бүрдэж байгаа гэж хараад байгаа. Тэгээд хөсвөл тэр нөгөө нэг зөвлөгөөг анхан шатны зөвлөгөөг хэвлээд авчна. Хэвлж аваад тэнцэн нь бол албан ёсны нөгөө лого боловсруулсан газруудтайгаа байж байна. Тэгэхээр тэрийгээ үзүүлээд яхад тухайн албан агч бол за нэрэ хуулинд юм яатсан байна. Угаасаа нэгдсэн зохицуултны юм байна. Би одоо худлаа ирээд тэр хүнийг явуулах юм уу те? Альсгүй одоо нөгөө нэг хугацааг нь хэтрүүлэх, үйлчлэгийг үзүүлэхгүй байх ийм одоо үндслэл байхгүй болно л гэсэн үг. Тэгэхээр бол удахгүй энэ бол нээлттэй бол хийн. Тэгэхээр тийшээ бол та бүхэн бас орж хараарай. Яг одоогийн байдлаар их хөтцөг имэн гэсэн одоо вебсайтууд байгаа. Тэнцээ бол бас тэргүү мэдээлэл байгаа. Баярлалаа. Өнөөдрийн лекцээ сонирхолтой лекцсэн тэгээд би бас нэг асууж би сайхан намын дэлгүүрт орсон юм аа гэсэн юм намын дэлгүүрт та карттай яг гэдэг намын карттай гэдсэн. Тэгсэн замаар бүр ийм шинэ технологи нэвтрүүлж байгаа гэдэг утасныхаа дугаарыг өөрийнхөө нэрвсээ хэлээд гарынхаа хорог ингээд уншуулдаг ийм технологи нэвтрүүлсэн гэдэг. Тэгснээр нэгсэн дохны биеийн өгөгдлийг л одоо хаваад шүү дээ. 2-3 уншуулаад тэгээд дараа нь бол та карта үзүүлэхгүйгээр зөвхөн хороо хийгээл та тэр намгийнхаа боогоо цонголтыг авч болно гэдэг. Тэгээд энийг би бүр гайхаж байгаа. Тэгээд яг юм хэлж чадаагүй гараа ирсэн байхгүй. Тэгээд одоо нэг яг үүндээ би сонирхож асуусан. Энэ одоо яг ямар одоо гэсэн чинь илүү их одоо боловсронгой одоо үйлчлэг хүргэж байна. Бид нар сервис дээр л одоо хэлбэр төхөн болгож хийж ангасан. Нөгөө талдаа бол энэ чинь заавал хүний одоо гар хорооны өгдлийг аваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо яг хүний эрхийн асуудал болгож авцдаг бас айгүй тавыг хоёр талтай л байна гэж би өөрөө хараад байгаа байхгүй. Тэгээд одоо яг өөрөө чинь хувьд нэг бас судлаад үзэж байгаа юм те. Хувьд яг юу гэж үзэх вэ? Эсвэл энэ технологи юу төвшлөө, хоёр шиг юм хийгээд хүмүүсийн мэдээлэл авах уу? Тэгээд тэр чинь тэр чиглэлийн өгдлүүд явж штэ. Нөгөө талдаа юу хүний аюулгүй байдалтай энэ бүхэн зэрэг нөлөөлөх манайх одоо төвчөрсөн байх уу эсвэл хариулсан байх уу гэж олон юм бас гарч ирэх багталтай. Тэгээд дээр таны санал бол сонсё гэж бодож. За нөгөө хувийн нууцын асуудалтай. Хурууны хээгдэг бол давтагдшгүй байдаг. Энэ бол бидний өмч. Энийг бол одоо хувийн нууцын асуудал гэж байна. Хэрвээ хувийн эмчтийн байгууллага энийг авч яах гэдэг бол энэ бол байж болохгүй л гэж харж байгаа. Тэгэхээр бол заавалчгүй тухайн хувийн эмчлийн үйлчлэгийг авахын тулд бид нэр өөрийнхөө өмч буюу энэ давтагдшгүй хэзээ давтагдшгүй энэ зүйлийг бид нэр өгнө гэдэг бол байхгүй л байж болохгүй л дээ. Магадгүй төрийн захиргааны байгууллагын зүгээс бол бид нар нөгөө нэг иргэний ухаадаг үнэлэх гэдэг нэг гарч ирсэн. Тэрэн дээр бол бид нэр эгээ уншуулад авдаг энэ төрийн үйлчлэг бол байж болно. Гэхдээ дахиад эргээд бид нар ямар ч тохиолдолд юу гэхэд зохистой хэрэглээг бид нар ерөөсөө харж явах хэрэгтэй. Юунд ашиглах юм бэ гэдэг. Тэгээд хуулиараа бид нар энийг бүр нарийн зохицуулах хэрэгтэй. Энэ их цугларсан маш том мэдээллийн санг бид нар яаж хамгаалж чадж гин үгүй гэдэг асуудал. Тэгэхээр энийг бол бид нар хүн болгон бид нар дахиж анхаарах хэрэгтэй, анхаарах ёстой. Одоо та бүхэн мэдж байгаа утсаар ингээл мессежүүд ирээлээдэг. Жишээ нь хүчээр бид нар авах тийм сонирхол байхгүй шүү дээ. Гэтэл бидний мэдээлэл алдагдаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө эргээд яах вэ гэвэл бизнес гэдэг айгүй том хүчин зүйл байгаад байгаа. Тэгэхээр бизнесийнхэн бол тэр мэдээллийг худалдаж авч. Түрүү нөгөө хэлээд байдаг 10 утасны 7 мэдээлэл алддаг гэж байгаа юм. Тэгэхээр Монголд хэд байгаа тэр хэмжээ хэд байгаа мэдэхгүй. Гэхдээ бид нар бол мэдээллийг авдаг. Мэйлэр групп мэйлэр бид нар өдөр болгон мэйл орж ирж байдаг. Энэ боксод 5-600 10 хэдэн мянган юутай болцсон. Тэгэхээр энэ нөгөө мэдээллийн хөдөлгөөнийг бид нар бас ялгаа авахгүй зохицуулах шаардлагатай.
Тэгээд хуу хүний нууцд хамаарах мэдээллийг бол бид нэр яг хавал зохистой хэрэглээ. Зохистой хэрэглэхийн тулд бид нэр шаардах хэрэгтэй. Энийг бид зохицуулах хэрэгтэй. Хүний эрхийн асуудал яхахгүй мөн үгүй мөн хүний нууцын асуудал. Одоо ингээд бид нэр энэ нэг захимжиж байгаа ертөнцид бүх мэдээллүүдээ оруулаад ингээд яваад байгаа. Бидний нөгөө хувийн нууц байхаа болж байна. Бидний нууц ерөөсөө байхгүй. Хувийн амьдрал дэлгэгдэж эхэлж байна. Үний юм шиг байна. Сая өнөөдөр чухал асуудал тавьсан. Яг л тэр цагаа хороо ирүүлж байгаа. Бүх юм яаж шиг байна. Манай сууга деталь хийчихсэн тийм карта өөрсдөө заяа өгч Самбана бяхталан цагдаагийн байгууллагаас хөрөлцөж энхүүлэгдсэн сууж байна. Энэ лекцэнд маш хүнтэй мэдээ сонсч одоо баяртай байна. Цагдаагийн байгууллагын хэмжээнд одоо эрүүгийн цагдаагийн газар бол захин гэмтэрхтэй тэмцэх хэлтэс гэж байдаг. За энэ хөгөлцсөн маань өөрөө болохоор одоо яг таны ярьж байгаагаар одоо Facebook өөрийн эрхийн зөрчигдөж байгаа мөн одоо захимаар өөртөө данснаас интернет бодноос одоо мөнгө алдаж байгаа. Эсвэл өөрийн хувийн мэдээлэл одоо яг өөр таны одоо номын картд ч юм уу одоо ямар нэгэн газар ингээд бид нар өөрсдөө мэдээлэл өгөөд эдгээрийг алдагдаад байгаа. Энэний дагуу эргээд одоо манай цагдаагийн байгууллага болон хууль хуулах байгууллагын эргээд арга хэмжээ авч яа, нөрсөн сэргийлэх арга хэмжээ авч яа. Үүнийгээ дагуулад эргээд одоо мөрдөн шалах ажиллагаа хийж байгаа. Гэвч эргээд манай эрүүгийн хууль болон зөрчлийн тухай хуулиар энийг авч хэлцдэг. Эрүүгийн хуулинд одоо яг энэ хүний эрхийг хүндэтгэх захин эрхийн дүрсгэлтэй эрүүгийн хуулийн 26 дугаар зүрх заасан байдаг те. Зөрчигч нь одоо зохиогч эрхийг хамгаалах зөрчлөө байдаг. Тэгвэл одоо яг одоо энэ захин гэмт хэрэг маань өөрөө ингэ нэмэгдээд байдаг. Хүний эрх ингэ алдагдаад байдаг. Тэгвэл одоо эрүүгийн хууль юм эсвэл зөрчлийн хууль нь одоо энэ эрх зүйн шинжилгээний талаар энэ одоо үүрэг хариуцлага нэмэгдүүл ямар нэгэн арга хэмжээ одоо хийгдэж байгаа юу? За хүний эрхийн үндэсний комисстай хамтраад эсвэл цагдаагийн байгууллага маань одоо яг энэ захим орчинд үйлдвэрлэж байгаа тий одоо энэ хүний эрхийг алдаж байгаа энэ тал дээр одоо яаж ажиллаж байгаа вэ? Энэ ажлынхаа одоо тийм ямар нэгэн төлөвлөгөө план ч юм уу тий одоо мэдээж одоо таны хэлдэг нь бугууч одоо эдгээр ч юм ингээд мэдээж таалж энийг ингээд нэвтрүүлэх боломжтой байх. Тэгвэл одоо ингээд цаашид одоо аргажуулах одоо ямар одоо бодиттой арга хэмжээ юм эсвэл төлөвлөж байгаа ямар нэгэн арга хэмжээ тийм байгаа юу гэсэн асуулт байна. Тэр нэг нь хүний эрхийн үндэсний комисс гэж ойлголоо мөн үү? За тэгэхээр энэ асуудлууд би ингээд ерөөхдөө ингээд хараал байлаа л да. Тэгээд бас нэлээд удаан хугацаанд харлаа. Тэгээд энэ хүний эрхийн чиглэлээр бас яг энэ хүний эрх тэгээд энэ одоо захин технологитой холбоотой ийм асуудлууд бол яг түгээмэл биш байна. Ер нь одоо бид нар ярьж эхлэхгүй бол ер нь оройтох тийш яваад байгаа байхгүй. Facebook гэдэг одоо бид нөгөө нэг юу яаж штэ түрүүн хэллээ мэдээлэл гаргадаг урьдчилан сэргийлэх ажил хийгддэг гэж байгаа. Нөгөө нэг мэдээллийн их урсгал дунд чинь ерөөсө гарч ирэхгүй байгаа байхгүй. Ерөөсө давмгаалахгүй байхгүй. Тэгэхээр нөгөө хүн болгон одоо Facebook үзэж байгаа. Яг нөгөө нэг төрийн байгууллага маань яг өөрөө нэг ганцхан сайттай байдаг. Өөрөөр хэлбэл зал хэрэглэхгүй шүү дээ. Яг л нөгөө нэг болохынхаа хэмжээгээр хүмүүс төрөж байгаа. Тэрийг бол зохиомлоор бусад мэдээлэлүүд давмгаалах юм байдал ажиглагдаад байгаа байхгүй. Тэ? Автомжтойгоор явуулах. Одоо нөгөө нэг буст хийдэг гэдэг байгаа шүү дээ. Тэрүүгээр ингээд амжуулаад ингээд явж байгаа болов уу гэсэн миний хардталт яваад байдаг. Энэ сайбер гэмтэрэг гэж байгаа энэ захин гэмтэрэгтэй бол бид нэр бүр одоо ер нь бол энэ асуудыг бол дахид зохицуулах шаардлага бол байгаа, зохицуулах хэрэгцээ бол байгаа. Одоохондоо бид нэр ингээд яваад байгаа болохоос биш өөрөө ингээд нийгэм маань ийм бас нэг тогтворгүй байгаа үед бол бид нэг анзаарахгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол хөссөн үсээгүй яригдах асуудал. Тэгэхээр энийг бол бид одоо та бүхэн маань цаашаа жигсэндээ бас ер нь уламжлах хэрэгтэй. Энийг бид нэ цаашаага яриад улам нарийн зохицуулалтанд оруулахгүй бол улам одоо бид нэр боловсронгуй болгож энэ цахим хөгжилтөд уялдуулахгүй бол ер нь бол бас цаашдаа яах гэж бид мэдэхгүй байхгүй. Ямар гэмтэргүүд гарах юм мэдэхгүй. Хамгийн сүүлд ихэд л тэр одоо амь насаа хорлдог энэ асуудлууд байна. Тийм тохиолдолд тэр чи хаана л амь насаа хорлоход нь хүргэсэн мессеж явуулсан үнийг шийтгсэн тийм одоо юу гарсан шүү дээ тохиолдол. Өөрөлдвөл яг одоо манай Монголын одоо эрүүгийн хуулиар бол тэр бол боломжгүй байхад гэтэл Америкт бол
найз залууга амь насаа хорлоход нь хүргэсэн тийм мессеж явуулсан л тэр хүний амь нас хороолсон. Боёо нөгөө хүнийг амь насаа юутгэхтэн юу яасан пүш хийсэн гэдэг байдлаар ялан олсон. Ийм кейс гарсан. Тэгэхээр бол бид нар бол хөссөн үсээгүй яг бол энэ зөрчлийн хууль, эрүүгийн хуулийг бас шинжлэх. Нэг гэхдээ мэдээж зэрэг одоо шинжилнэгээ дахиад ингээ бужигнуулаад байх биш. Энэ алгуурах ингээ явах хэрэгтэй. Манай нэг онцлог байгаад байгаа энийг бол бид нар бас болох хэрэгтэй шүү. Ингээд нэг шинжлэлийн давалгаа ингэж гаргаж ирж ингэж юу яадаг. Тэгэхээр энэ бол бас буруу. Яг тэр өөрөө ингээд нөгөө үр дагавар нь яг нийгэм тусчаад тийм. Нийгэм бужигнж идэв. Тэгэхээр бас түрүүний нөгөө миний хэлдэг энэ бас нэг өөр нэг сонирхол яваад идэг юм эсвэл яадаг гэдэг юм байна. Тэгэхээр ямар ч байсан бид нар энэ захим аюулгүй байдлыг бид нэг хангах хэрэгтэй. Энийг бол бид нар одоо айгүй эрчимтэй гаргаж тавих хэрэгтэй. За таны асуусан дараагийн асуулт хариулъя. Хүний хөгжлийн ажлын алба алтан гэрэл. За захин гэмтэлтийг одоо холбоотой асуудлаас манай байгууллагын шинэ асуудал байгаа. Энэ үсээ арчгүй бид одоо илүү судалгааны төвшөнд судлахтаа бусад одоо байгууллагуудыг хийж байгаа энэ 4 журмын төслүүдээр санал өгөх юм байдлаар явж байгаа. Тухайлбал олон улсын энэ харилцаа холбооны газар гэдэг нь Женевд олон улсын байгууллагаас захим орчинд одоо хүүхдийн эрхийг хамгаалах гэдэг олон төрлийн өдөржингөө харсан дотор бол үйлдвэрлэгчид, бизнесийн байгууллагууд, төрийн байгууллагууд эзэг хүүхдэд өөрсдөд нэг тэнийг одоо Монгол улсад монгол хэлээр орчуулж нутагшуулах, за мөн хүүхдтэй холбоотой үйл ажиллагааны хэлбэр талаар бас ингээд заавар болгоод яг энэ Монголтой харилцаа холбоо мэдээллийн хэмжээнд харилцаа холбооны газар за нөгөө хүүхдийн сан хамтарсан бас ажиллаж байгаа. Энэ дээрээс манай харилцаа саналууд өгсөн. За яг манай байгууллагатай холбоотойгоор бол бас захин байдлаар одоо доромжлол төртөө их зөрчилтэй гэдэг юм тийм бас гомдол бас ирэх байдал нэмэгдэж байгаа. Сүүлийн үед бас цөөн бодлын тодорхой хэмжээнд ирсэн. Ялангуяа чагсаа цуглаан цахан болгож байгаа хүмүүс ч гэдэг юм уу одоо хүний эрхийн төлөө идэх шиг тэмцэж байгаа хүмүүс тийм байлаа дарамт хурцуулсан гэдэг аян гомдол бас ирж байсан. За энэ тохиолдолд яалтчгүй манайх өөрөө хуулиар одоо мөрдөн шалгах тийм чиг үүрэг байхгүй учраас яг таны болсон цагтаа гэх газрын захин хөдөлгөөд тэмцэх газар руу одоо шилжүүлсэн. За ер нь бол яг ийм чиглэлийн бас асуудал бол нэлээд бас их яригдж байгаа. Сүүлийн үеэс ялангуяа хүүхдүүдийн гэдэг юм уу хүмүүсийн мэдээллийг одоо дата хэлбэрээр цуглуулах тийм орлого гэдэг юм уу тийм төслөөс ярьж байгаа. Тухайн бүрд нь бол одоо яг энэ хууль зүйн талаас нь болоод хүнийхээ талаас ямар байх вэ гэдгийг одоо судалж хариуцсан байгууллагуудын болоод өгөх тусгал тийм л байж байгаа. За түрүүн хэлсэн нөгөө хэрэгцээ шаардлага маань өөрчлөгдсөн тийм. Тэгэхээр бол яг хэрэгтэй үед нь хэрэгцээтэй мэдээлэл өгдөг ийм одоо систем руу шилжиж байна гэдэг. Эрэлт хэрэгцээний нөгөө томьёо маань өөрчлөгдөж эхэлж байгаа байхгүй. За оюутнуудын хувьд бол би яг зөвөр юу гэж боддог вэ гэхээр мэдээж хэрэг оюутнууд ч гэсэндээ сурах гэж бодож байгаа тийм. Шинэ юм мэдээ гэж бодож байгаа. Интернет ашигласнаар бол буруу юм гэж байхгүй. Одоо бол энэ мэдээллийн 90 үед бол интернет Google бол Википедиа бол биднэрт хамгийн их мэдээлэл өгч байгаа. Тэрийг чи одоо оюутан өөрөө зөв боловсруулад зөв дүгнэлт хийгээд тэрийг бол танилцуулах бол одоо оюутны одоо юу болов гэж би харж байгаа. Тэрнээс бол яг зөвөр шууд интернетээс хуулаад ингээд яг ингээд адилхан тавьчихдаг бол байж болохгүй л дээ. Зөвөр мэдээллийн их сурвалж тэнд интернетэд байгаа гэдгийг бол сайн ойлгох хэрэгтэй. Тэрийг ашиглаад тэрэн дээр өөрийнхөө анализыг хийгээд өөрийнхөө үзэл бодлыг тэрийг боловсруулад явуул илүү бас зохимжтой. Энэ интернет мэдээлэл эсвэл одоо нэг амьд харилцаа гэдэг тийм. Тэр одоо бид нар иргэн тойрноо харахаар бол амьд харилцаа бол багасаар л байна. Мэдээж хэрэг амьд харилцаа бол их чухал, зөв. Тэгэхдээ бид нар нөгөө нэг хэрэгцээ шаардлага маань өөрөө өөрчлөгдөж байгаа учраас бид нар хүсэн хүсээгүй энэ нөгөө цахимдсан юм юу л явуулаа л да. Тэгээ ирээдүй бол бас ийшээ л явж байгаа. Тэгээд нөгөө нэг гол их сурвалж их үүсвэр маань бол мэдээж хэрэг бол захим ертөнцид байгаа. Тэр том их мэдээллийн сан тэнд байгаа учраас бид нар тийшээ яваад. Хүмүүс хооронд бол мэдээж хэрэг аль болох амьд харилцаа үүсгэх нь чухал. Тэгэхгүй бол одоо явандаа хэрвээ бид амьд харилцаа үүсгэхгүй бол роботоос ялгаагүй болно гэсэн үг шүү дээ. Бүгдээрээ сайн соноо рекламад ирэх газараас энэ лекцэн сууж байгаа. Ахлаас л шууд байна.
юм тодорхой энэ юу хэмэл оюун ухаан гэдэг Монголд орж ирээд энэ талаар одоо хүний болон хөгжил яаж шийдвэрлэх вэ гэж ярьж байна л да. Энээр шийдэл болыг миний нэг санаа хэмэл оюун ухааны талаар ороод ирэнгүүт тухайн хэмэл оюуны одоо жишээлбэл төхөөрөмжч одоо энэ төрлийн хувийн хвшилт ямар нэгэн байдлаар нэвтрээд ороод ирсэн. Энэний эсрэг дахиад одоо жишээл хүний эрх зөрчихгүй талаар хэмэл оюун ухаан өөрөөсөө бүтээх талаар тийм одоо санаа ч юм уу тийм байгаад үйл ажиллагаа явуулж байгаа болов уу? Тэр талаас нь асуудал. Тэгэхээр яг энэ нөгөө компьютер machine learning буюу бид нэг юу яаж штэ компьютер юм уу одоо төхөөрөмжийг бид сургаад байгаа байхгүй. Өөрөлдөл түүнүүд нэг алгоритмуудыг бид зохиож өгч байгаа байхгүй. За ийм үзүүлэлтүүдээр дүгнэлт биш анализ хийн. Ийм үзүүлэлтүүдийг үндэслэж дүгнэлт одоо юу гэдгийг үйлдэл хийнэ гэдэг ийм юмыг бид заагаад байгаа байхгүй. Тэгэхээр эргээд яах вэ гэвэл нөгөө хүн маань өөрөө одоо ямар хүнээс хамаарах асуудал бас байгаад байгаа. Тэгэхээр хүнд бас их учир байгаад байгаа. Хэрвээ тэр хүн маань өөрөө жоохон бас нэг өөр буруу бодол байдаг юм уу эсвэл буруу хандлага байдаг бол тийм мэдээллийг ингэнээгээ заагаад өгчих юм бол тэр юу бол компьютер бол тэрүүгээр нь л явна гэсэн юм. Тэгэхээр бол эрсдэл бол хаана байгаад байгаа. Тэгэхээр хүн өөрөө угаасаа нөгөө байгалийн амьтан учраас эмоцтой тий. Тэр нь одоо бас нөлөөлөх байх гэж байгаа. Тэгэхээр хүнээс их хамаарна. Юуны хувьд бол одоо бүтээх асуудал бол хэрвээ нэтэд орсон л бол одоо бидний сүлжээнд орж байгаа бол тэр цаанаасаа одоо хаана бүтээгдсэн тэрнээсээ бол сүлжээнд байх байх л гэж би бол хараад байна. Тэр бол одоо тусад нь Монгол бүтээгч юм уу эсвэл тийм асуудал биш. Ерөөсөө л онлайн платформ, захин энэ платформ дээр бол байждаг. Тэгээд сүлжээ холбогдсонд бол тэр нь ингээд тархаж явж яадаг, энэ чинь нөлөөлөл хийж яадаг, үйлдэл хийж яадаг юм болох бол гэж хараад байна. Тэгээд явандаа бол бүх төхөөрөмжүүд нөгөө хоорондоо холбогдно гэдэг байгаа шүү дээ. Одоо шийдэл энэ проектор байна, гэрэл байна тий. За магадгүй одоо энэ ширээ хүртэл ингээд тэр холбогдоод ингээд бас цахимчхийг бид үгүйсэхгүй шүү дээ. Автоматар ингээд тав нийлдэг, багсдаг ингээд юм болно үгүйсэхгүй байхгүй. Тэгэхээр энэ бүх юм чи ер нь бол цогцоорол айгүй том эрсдэл гэж бид харж байгаа. Тэгээд энэ маань одоо хэрхэн цаашаа явахыг бол аашгүй. Тэгээд энийг бол бид нэр одоо хүлээгээл сууж байгаа. Тэгтээ бол бид нэр энийг бол хайж болохгүй. Байнга бид нэр бодож төсөөлж ингэж ургуулсан бодож тэ. Энийг бас гаргалгаа шийдэл нь юу байх вэ гэдгийг бол санаа зовж явах хэрэгтэй гэж харж байна. Хасанасан би иргэн байл та хорож та. Тэгээд урлагийн хүн байгаа би. Тэгээд таны энэ лекцийг сонссондоо их баяртай байна. Би болохоор ингэж хэлэх гээд байна. Хүний эрх бол ерөөсөө хүссэн хүсээгүй. Цаашдаа бас сурчгцоор л байх болно гэж хэлэх гээд байна л да. Хүссэн хүсээгүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй байна. Тэгээд тэдгээр ингээд өнцөрөн дээрээ заагаад шашин судлыг одоо юу гэдэг юм тийм ээ зүс царай боловсрол гэж ярьдаг боловч хүсвэсэйг л ерөөсөө тийм зүйл байгаад байна. Цаашдаач байх бах. Гэхдээ өнөөдөр бас энэ талаар сэргийлж бас мэдээлэл энэ өгч өгөх баяртай байна л да. Тэгээд би ингэж хэлэх гээд байна. Таны дөрөвний хэлсэн мэдээллийг бол бид нар гүйцэхгүй байна, цаг тутам бол нэгдэж байна гэж хэлж байна тийм үү? Энэ бол мэдээж ойлгомжтой. Биднээс илүү дахин одоо тийм ээ мэдээлэл бол хурдтай явж штэ. Тэгэхээр та болохоор ингэж хэлээд байна л да. Би Facebook зохиогоо, видео Facebook зохиогоо учраас шил Facebook дээр шахаад тийм учраас одоо яаж чадахгүй мал гэж тийм ээ. Тэгэхээр энийг яаж чадахгүй гэдэг үднэс нь орох биш. Яаж хамгаалах вэ? Магадгүй тийм ээ. Тэр хэсгийг одоо юу гэдэг блоклт юм уу, хязгаарын тогтоох юм уу, тийм арга хэмжээлээс л ярилцсан уу гэхээс биш бид нар яаж чадахгүй мал гэж байгаад байж болохгүй байх нийтлээс. Тэгээд би энэ түрүүн мэдээлэл өгсөн цагдаагийн байгууллагаас хүчил байна л да. Би цагдаагийн байгууллагад болохоор сэтгэл жоохон дундуур явдаг. За мэдээж яг сайн талтай, сөрөг талтай байгаа л байна л та. Тэгэхээр би эргэн хүн талаас шийдэл ямар нэгэн хяналтыг бас тавьдаг байхгүй юу? Одоо хуучин бол прокурорын мөрдөн гэж байсан тэр нь одоо татан өгсөн аа мэдчих байх тийм ээ. Тэр энэ сэргийг хөвдлал яригдчих байх. Манай нөгөө хууль сахиулж байгаа хүмүүс маань өөрсдөө хяналтаа сайн чадахгүй гэж үлгэр жишээ нэсний болж чадахгүй гэж эргэн хүмүүсээ одоо төлөвшүүлэх гээд байгаад байх нь тааш. Энэ тал дээр бас их сөрөг бодолтой байдаг байхгүй юу бэ? Тэгээд хэлэхээр одоо шинжлэгдсэн хууль энэ гараад ирсэн байна. Хуучин бол
бид нар одоо хуучин шинжлэхдэггүй хуулиач гэсэн бид нар ахтар сайн мэддэггүй иргэд мэдээллийг сайн мэддэггүй байгаа хүмүүс чинь одоо яаж тийм шинжлэхсэн мэдээллийг одоо тэр бол авч чадах вэ тийм үү? Тэгээд ийм байгаа. Тэгээд энэ одоо хуулийн заалтыг ч гэсэн бас их ямар ч боловсролын ямар ч насны хүмүүс маань мэдэх одоо ойлгомжтой тийм ээ товчгүй тодорхой ойлгомжтой тийм талаас нь одоо энэ захин талаас ч гэсэн сошиал талаас ч гэсэн энэ хуулийн дээр гаргахаар бол бас тэгж өгөө зүгээр ах тал гэж хэлэх гэдэг юм л да. Энэ тал дээр та юу гэж бодож байна? Та баярлалаа. Зөв мэдээж хэрэг бас ялгаа авахгүй санаа зовж байгаа иргэний нэг би ч гэсэн дотор хувьдаа санаа зовж явдаг. Мэдээж хэрэг миний хэлээд байгаа юм хэрэг энэ бол бас эрсдэл байгаад байгаа. Энэ бол эрсдэл магадлал маш өндөр. Тэгэхээр энийг зохицуулах шаардлагатай. Харин дөрөв миний хэлдэг санаа тэр л дээ. Хэдүүлээ энийг шийдэх ёстой юм байна. Шийдэхгүй бол асар том хэмжээний мэдээллийн сан хувийн нууцын асуудал гарч байна. Хүний эрхийн асуудал гарч байгаа учраас энийг бид шийдэх ёстой. Гэхдээ бид нэг юмыг эргүүлээд бид ойлгох хэрэгтэй. Юу вэ гэхээр одоо бид бүх одоо энэ харилцаа холбооны юмыг бүгдийг байхгүй болгоод буцаагаад юундаа шилжиж нэх юм бол энэ ухралт болно. Өөрөөр хэлбэл бид одоо бол мэдээллийг айгүй сайн солилцож штэ. Дээрэс нь энэ нөгөө нэг технологийн нөгөө нэг дэвшилчин өөрөө бидэрч юу гэж нөхөр дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа хүмүүст энэ боломжийг олгож байгаа байхгүй юу? Нээлттэй эндрийг бий болгож байгаа. Тэгэхээр энэ бол айгүй чухал, энэ бол дэвшил. Нэгдсэн улсын байгууллагаас бас тийм одоо мэдээлэл гаргасан юу вэ гэхээр интернетийн хязгаарлална гэдэг бол хүний эрхийн зөрчил гэсэн юм гаргасан байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нэр өссөн үсээгүй яах вэ? Интернетийг бид нэр ашиглана. Гэхдээ зөв зохистой ашиглах хэрэгтэй юм байна. Энд дээр бид нэр зохицуулт хийх хэрэгтэй юм байна. Тэр цагдаагийн байгууллагын ажил гэдэг мэдээж хэрэг миний зөв юу хэлэх гээд байгаа гэхээр дундуур явдаг гэж байна. Яг хөө танил гэсэн баг. Тэгээ бол би бол хувьдаа бол бид чатгараа л ажиллаж байгаа. Чатгараа л хяналтаа тавьж байгаа. Энийг бид нэр технологийн энэ дэвшилт шийдлүүдийг ашиглаад улам одоо боловсронгуй болох бол боломж нь нээлттэй. Тэгээд бас цаг нь болсон гэж харж байгаа. Одоо гэмт хэрэгтэй тэмцэх асуудал түрүүн хятад ерөөсөө хүний юу царай таньдаг энэ камер ашиглаж байна. Энийг ашиглана. Монгол ч гэсэн ашиглах боломжтой. Тэгэхээр бид нар юу хийх хэрэгтэй вэ? Одоо бол энэ технологи, энэ инновацийн энэ шийдлүүд эдгэрдүү бид нар бас анхаарал хандуулах цаг нь болсон. Хэрвээ энийг шийдэж чадах юм бол бид нар маш олон хүний эрхийн зөрчлийг бас шийдэх боломжтой юм байна гэдэг ийм юм байна. Хятад бол нөгөө цагдаа нар одоо шил зүүж байна. Өөрөлдөл бичлэг хийдэг, видео хийдэг. Аудио, видео бичлэг хийдэг юм гэж. Дээрээс нь байршил тогтоодог. Ашиглаж иргэдтэй харьцахтай. Энэ өөрөө яах вэ? Нөгөө хүний их зөрчиж гин үгүй гэдгийг бол давхар хяналттай явуулдаг ийм боломж. Тэгэхээр нэг талаараа энэ маань технологи маань бүх юмыг ингээд нээлттэй бидний хяналтанд байлгаад байгаа. Тэрэнд нь бид нар бол айгүй баярлж байгаа. Зөв зохистой хэрэглээ бол үнэхээр байх хэрэгтэй юм байна. Технологиг бид нар ашиглах хэрэгтэй юм байна. Хүний эрхийг хамгаалах, хангахын тулд. Нөгөө талдаа энэ эрсдэл байгаа гэдгийг бид нар мартчихлахгүй. Энэ дээр бид нар үргэлж хамгаалт юм уу? Эсвэл одоо тэр хэмжээ хязгаарыг тогтоож өгөх ёстой юм байна гэдэг ийм гол санаа яваад байна. Тэгэхээр энийг бол бас цаашаага бид нар бас ярьж улам одоо түгээн дэлгэрүүлэх ёстой гэж үзэж байгаа. Бидний өөрсдийн хүлээн авч сонирхолтой хийсэн Монголын өөрчлөлт холбооны ирэх гэж олон сайхны хоорондоо ажилтны амжилттай амжилтанд сайн сайхан бүх зүйлсээ